Та нөгөө нэг юм speed runner бичлэгүүд үздэг байгаа юм. Хайдаа л. Тийм зүгээр би зарим тоглоом тоглоод дуусахаараа ингээл speed run хүмүүс яаж хийдэг болоо гэж сонирхол үздэг байхгүй. Тэгэхээр speed run-уудэр ингээд any percent run гэдэг тэр нэг нөгөө glitch нэр ашиглаад дуусчихдаг. Тэгэл ингээл нөгөө хэдэн цаг одоо ингээл 8 цаг магийн тоглоом ихч баг 2-3 минут нэгээ дууссан байдаг шүү дээ. Тэгээд юу болж байгааг ингээд ойлгохгүй зүгээр ингээл ингэж явж байгаа орж марсан. Тэгээд порталтай зүгээр энд очсноо. Тэгэхээр нэг юм зөкснөө шууд бас нэг порталтай ийш очиод. Exploit гэдэг. Тэ. Тэр speed run-аас илүү ерөөс ойлгомжгүй зүйл өстэй байдаг юм л тийм. Тэгээд хамгийн нэг ойлгомжтой ч гэсэн ингээд зүгээр одоо glitchless team speed run байгаа байхгүй. Гэтэл яг зарим тоглоомоос хамаарат зарим нь бол ингээд амар advanced юм хийж байгаа. Юуг нэг л гам мэдгүй ингээд ийм юм хийж болд юм уу гэмээр ингээд сон юм хийгээд. Тэгээд яг speed run-аа ингээд за одоо би ингээд ингэж гэдэг ерөөсө тайлбарладаг хүн их байдгүй. Тэгээд тэр шууд таймер явуулаад тэгээд speed lapse үзэж байгаа юм шиг нөгөө төлөвлөл. Тэгээд нэг IGN-ээс нэг team series явуулаадсан юм аа. Тэгээд нөгөө speed developer-ууд нь өөрсдөө яг голдоо суулгаж байгаа доо. Тэр react хийж байгаа гэдэг. Тэгэхээр ингээд developer-ууд нь жоохон ойлгоно. Яг ямар glitch-ийг нь ашиглаад нөгөө speed run-ууд яваад нэ гэдэг. Зарим developer нь амар дуртай. Өө яа damn инст амар явчих юм шиг. Зарим developer. Яа миний яг ингээд бүтэн 3 сар ажилласан хэсгийг ерөөс харсангүй. Гэтэ яг үндэ тэр speed run хийж байгаа хүмүүс чинь ингээд тэр тоглоом их чинь барыг 100 удаа тоглоод ингээд бүр бүр ингээд өлег болтлоо. Ингээд зүудэн дээш давхаар болцсон байгаа шүү дээ. Тийм бүр амар тийм фэн үеж шүү дээ. Ер нь speed run хийх хүсэж байгаа шүү дээ. Тэгснэ бүр яг тэр чинь амар зоригтой байгаа шүү. Тэгэл тэдэн секундэд би хийж дэлхийн рекорд болно гэсэн тий. Тэгээд speed run өөрөө амар сонирхолтой юм communityтэй. Тэгээд speed run үндсэндээ бол ингээд ялангуяа хуучин тоглоом Mario эднэр дээр ингээд ийм угаасаа ийм техникүүд ингээд бүгд ингээд байдаг билээ. Тэгэл одоо шинэ юм болохоор дандаа ингээд тэднийг хуваалцаж муулцал. Инхээр ингээд юм гээл тэгэл яг speed run рекордууд ингээд bang ингээд шинжлэхдээ өөрчлөгдөж юм лээ. Тэр нээр тэр community-наас амар сонирхолтой санагдсан. Тэгээ би ингээд сүүл бодоод тахад ер нь Minecraft гэдэг тоглоом ер нь амар тоглоом байж тээ. Masterpiece ч юм. Нэг хүн хийсэн. Ганцаархнаа зүгээр жигрэсэл одоо ээжийнхээ гаражд хийцэн. Тэгэл одоо бол тэр нь ингээд дотроос нь ингээд юмнууд гарч ирэн лоор моорууд ингээд шиг юмнууд ингээд байж таарад азарч юм уу санамсргүй ч юм уу. Тэгээ ингээд сүнс байдаг гэсэн шүү дээ. Тэр нь глич заяа. Тэгээ тэр нэгээ сүнс тэгээ тэрнтэй нэгээ хүмүүс таарлаа марлаа. Мит зит ингээд үсч хүмүүстэй. Аа сонирхолтой. Нэг хүн хийсэн тоглоомд юу нэр гоё шүү дээ. Нэг хүн хийсэн тоглоом айгуу дажгүй тоглоом байж. Би хамгийн дуртай тоглоом нэг Undertale гэдэг тоглоом байна. Тэр бол ингээд амар их мем эднэр болцсон. Яг ч юм. Гэтэ ингээд нэг таар нэг харж ирсэн нэг юм арга ястай Sans гэдэг нэг юм Papyrus гэдэг юм хоёр юм жижиг өндөр хоёр арга ястай. За. Тийм мемнүүд яваад гэхгүй янз бүр. Тэгээд би ингээд нэг тийм pixelated тийм тоглоом баггүй 2D. Тэгээд амар гоё storyтэй. Ер нь хоёр нэг өөрсдөө нэг тоглоод үзэж байгаа. Ярих чийсэн үү? Тэс ер нь гоё. Амар гоё. Тайлбарлах гэж лээ. Уржиг дээр спойлер болно. Аудишн хийсэн байхгүй тэгсэн чинь 14-т гээд нэг охин ирэхгүй тэгснэ. Суулгаад за чи яасан гээд пробн орох гэж юм чинь юм бэлдэж ирсэн үг гэдгсэн чинь. Би дуулж болох уу? Яг ингээд 30 секунд ингэсэн. Тэгээ гайхашаагаа тэгээд би дуулж болох уу гэж. Би гараа авчихсан. Тэгсэн манай ажлын хоёр л үзүүлээ яах. Тэгээд дуулахын сонсоод яах чи. Тэгээд дараагийн пробн дээр бэлтэж байгаа дээр болцсон. Тэр чаавс тэгэл маникюр юм уу өсчил болохоор зэрэгтэй. Би их 20 дэх хөлтөө нэгсэн чинь зүгээр 14 дэх шатлаа. Стач. За эхлэх үү? Окей.
эхлэч. Hi. Banter podcast дугаар номер Би сая түрүүнээс хойш бодоод л. Би зүгээр битээрээр эхлүүлэх гэд хараад байгаа багтаа гэж бодсон. 29 л бах та. Окей. 29 л байхгүй биш бол 30 байгаа. fuck cares man. 30 л гоё юм шүү. Тийм. Тэмдэглэвчтэй юм шүү. 30 л гоё л доо. Тийм, celebrate юу вэ? Тэмдэглэвчтэй гэдэг англиар юу гэх юм? Celebrative. Celebratory. Тийм Шаргал. Гүлтэй. Celebratable. Good. That's very Celebratable. Yeah. Тийм юм Хамгийн байгаа л байлгүй. Celebratable I guess. Яг нэг байдаг expression биш аахгүй. Тийм байж. Гэхдээ яг нэг тийм үг байд юм да. яг celebrity гэдэг За Жишээ. одоо нэг цагийн турш хантын наадах үг байна. Тэгээд гоё та хэдийн чиний ажил дээр хэлэхэд хамгийн хэцүү англи үг юу вэ? хамгийн хэцүү англи үг. Тийм, хэлэхэд хамгийн хэцүү. World. Ой, зөв хамгийн хэцүү гэвэл угаасаа амар олон үгнүүд байж болно шүү дээ. Яг юм simple мөртлөө. Simple мөртлөө хэцүү үг гэвэл Reels-ээр нэг юм literally гэдэг. literally. Literally. Хин гэдэг. Нэг тийм араб гар гэсэн. Literally. Literally. Я Allah. Literally. Тэр DJ Khaled-ийн үгнүүд буруу хэлж байгаа нь амар тэнэг юм билээ шүү. DJ Khaled үг буруу хэлдэг. DJ Khaled. DJ Khaled өөрийнхөө нэгнээс өөр үг хэлтий бүр. Юу зөвхөн ярьслан дээр ингээд одоо нэг хүмүүс ингээд те ask me гэж тэгээд идэх шүү дээ те. Ask me a question гэдэг. Тэгээ харууд Тэр шиг ярьт юм билээ. харууд яг тийм сонио Тэснэ random хэлдэг шүү дээ. юу лээ байж би authenticity гэдэг үг байгаа шүү дээ. Тэгсэн чи тэрийг authenticity гэж яашаад. Ингээд зүгээр яг буруу тэг акцентийн хувьд буруу дуудаж байгаа биш. Зүгээр яг жигнэсээ яг тэр үгийг буруу яг тэгж бичигдэг гэж бодож мод. Яг жоохон айкуу төвстэй. DJ Khaled гэхдээ ингээд нэг зүгээр байгаа л өөрөө ингээд амар мим штэ. Өөрөө мим үлтер. Яг тийм ингээд яг амар инээдтэй штэ. Яг өөрөө би бодтой яг албаар ингээд тийм байгаагаа мэдээд тэгээд тэрэндээ ингээд дүртээ ордгоо эсвэл ингээд Зүгээр л амар байдаас байх гэж оролдож байгаа нь өөрөө яг тийм байдаас гар биш гэхдээ ингээд яг байдаас юм шиг ингэж үзэх гэж байна. зүгээр л амар мангарл хүн байлээ зүгээр. Амар мангарл хүн байлээ би Яг тийм бахаар ингээд яг одоо ингээд чи карьерийнхаа хувьд бол тэгэл амар алдартай ч юм уу тэгэл нэг биетийг хэдэн сая доллараар чи хийдэг тийм хүн байгаа шүү дээ. Гэтэ хизээч яг тийм respect хийх хэрэггүй те. not respectable тийм. Хей Яг нөгөө нэг- шахар тий хараад энэ нөгөө тэнэгс тааш гэж харахаа. Нөгөө хин шиг нөгөө ямар жүжигч юм блэ? Никлас юу лээ нэг юм. Никлас Кейж үү? Биш ээ. Нөгөө 21 Jump Street дээр гардаг нөгөө намхан бүлэг. Жона илүү. Тий. Тэрнтэй ер нь typeтэй тий. Яа тэгчээ Жона Хилийг бол би бол жоохон хүндэлнэ. Jonah Hill бол гайгүй respect. Тэгээ каноныхын Ядаж дүрээ хийж байгаа юм да амар сайн штэ. Би нэг мангар дүрээ амар сайн. яг тэр дүрийнх нь хувьд яг DJ хэлээ тий бод дээр тийм байна. Юун дээр тэр Don't Look Up дээр л амар ядаргаатай дүрийг амар л. DJ Khaled гэхдээ ер нь яг жоохон мангарч гисэн арай нэг гайгүй зангийн хувьд бол арай wholesome юм шиг санагдсан. Тэр индустрид байгаа хүмүүсээ бодлоо. Тийм муухай пистол биш л. Тэгтээ DJ Khaled яг юу хийдэг? Аял хийдэг үү? Тийм битийн 80 нийт. Одоо тэгээд ая зохиогч соёлын тэргүүний ажилтай. DJ Khaled. Хүчмийн зохиолч Сирод гэж. Тэгээд юундаа л байх л та. Яг нэг тийм амар гоё чим бас хийгээд байдгүй штэ. Гэтэ яагаад зүгээр хит болцсон. catchy юусоо хийж чаддаг юм болоо та. Мэдхгүй надад бол зүгээр нэг юм яаж агаад чинь яаж тийм би бол мэдхгүй зэ зүгээр нэг имиж бүрдүүлсэн. Тэгэнгүүтээ ингээд хүмүүс DJ Khaled-тэй хамтарсан дуу гингүүт Том л тэр амар юм legitimate артист гэдэг нэг тим юм бүрдүүлсэн. Тэгэнгүүтээ өөрөө зөрүүлээд legitimate артист Drake мэг ч юм уу тийм амар юм суперстаруудтай нийлээд хийгээд идэх. Скул зүгээр яг тийм Тэгээд гол нь тайга уншаагүй олон юм гоё дуунуудтай болов. Зүгээр яг дээр үед юм таг гэж юм ингээд болог байхад одоо чи аль дээрээс л байсан юм шүү дээ. Тэр Pharrell Williams чинь бүр 90 доноос эхлээл продюсер таг. тэр чин бол яг хаа тийм хүн тэр шиг ч юм уу нэг тийм хүн мэддэггүй.
Жишээ нь юу юм? Бүтэл биш гэсэн. Сонирм. Би л ерөөс яг тийм амар лаг артист бол биш л гэж боддог. Зүгээр юм селебрити л. Яа. Тэр гэхдээ Pharrell Williams-ийн продюсер таг бол амар. Тий. Slick штэ. Амар юм low key тэгснэ амар юм. Смарттай. Тийм. Тэгэнгүүт одоо нэг юм Монгол продюсер таг Man on the Moon гэлдэг штэ. Эсвэл одоо нөгөө ямар би 9 7 6 гэж хэлдэг штэ. Юу лээ тэр чинь. Тий. Дөрөв юугаар их. Тийм. Тэгэнгүүт тэр чинь яг юм хөгжмийнх нь нэг хэсэг юм шигээр эхэлчихэж байгаа нь амар nice байгаа байхгүй. Тэр нь юм гоё тий. Тийм. Тэр тэгээд яг тэр продюсер тагтай видеонуудыг үзэж байгаа гот яг дээр үе амар лаг iconic дуунуудыг Pharrell хийсэн байгаа шээ. Pharrell ч юм уу хин шиг. Тэр энэ амар тий өгүүлдэг дуулдаг. Тэснэ одоо Louis Vuitton-ы creative director үстэй. Басуу. How why? Амар уустай. Зүгээр ambassador биш юм уу? Creative director. Тий. What the fuck. Тэг ерөөс хөшөрдгүй сонио үнтэй. Яг нэг тийм үрчлээгүй юм талгар царайд. Хүмүүс team position бол ингээл өгчтгэл юм бэлээ. Бас нөгөө юу лээ нэг Lady Gaga бас нэг luxury brand-ийн creative director эднэр болцсон гээл тэгсэн чинь Kanye West тэгэлсэн шүү дээ. What the fuck does Lady Gaga know about that fashion? Тийм мах өмсдөг үстэй тэр чинь. Meat dress. Гэтэ ингээд зүгээр юу л баг. Муулж байгаад биш. Муулж хэлж байгаад биш зүгээр. Гайхаад. Lady Gaga ингээд имний талаар мэдгүй байсан ч гэсэн ингэж хийж байгаа нь өөрөө ингээд брендинг хийж байгаа нь амар смарт. Compliment back-ended compliment юм шүү дээ. Бэлэгдлийн жанртай шиг. Гэтэ тэр брэндүүд бол юу л баг. Яг тэр position дээр олон хүн л байдаг. Тийм. Co-director ч юм уу те. Яг ажиллагааны мастер бараг болчихсон. Тийм. Тэгээ зүгээр юм PR маягтай л манайх ингээд Pharrell-тай хамтарч байгаа шүү. Манайх Lady Gaga-тай хамтарч. Тэр гүүгүүд Pharrell-ийнх ч болохоор өөрөө брэндтэй байхгүй юу? Human Made гэдэг брэндтэй байсан. Тэгэнгуутаа нөгөө Bathing Ape гэх Японы алдартай брэнд байдаг шүү дээ. Тэрний юутай ч нэлээд амар олон коллаб хийгээд зөндөө олон хувцсанд гаргацсан юм аа. Тэгж яагаад Louis Vuitton руу орсон шүү дээ. Louis Vuitton руу. Хин тэглээ. Нэг модель хүүхэн тэгсэн тийм. Хэдийн бэ тэр нэг. Энэ цүнхч юу? Ийм амар л үнэтэй л хувцтай л хүүхэд Louis Vuitton гэж шээсэн. Тэгэхээр яг нэг юм жоохон юм лайфстайл. Та нар 15 Франц хаадын нэрийг нэрлэнэ үү гэл. Louis шүү дээ. Ийм Louis гэдэг гэр бүлийнх юм ба те. Гүү. Maybe тэгтээ тэд нар чинь ингээд өөрийнхөө birth name-нээсээ гадна нэр сонгох юм билээ шүү дээ. За. Одоо жишээлбэл Чингис хаан гэдэг шиг. Elizabeth Хата хааны жинхэнэ нэр нь хинч үлээдээ шал өөр. Карм нэрийн жинхэнэ нэр нь биш. Тэгэнгүүтээ тэдгээр тэрмэр гээд яг яадаг. Тэд нар нь болохоор яг юм яагаад тийг сонгодог юм мэдгүй. Англи хаадуудын нэр бол дандаа Henry шүү дээ. Тийм. Одоогийн принц нь одоо хаан болчлоо те. Одоо хаан шүү дээ. Henry үстэй. Гүү. Charles. Charles Henry яха. Тэнгүүд яг түүхэндээ хідэн Charles байсныг нь тоолоод тэдгээр нь гэж л өгдөг юм. Яарчсан. За тэр 15 Louis-с л нилээ хідэн цааслуулсан баха. Яг нэг бослог протестээс болоо. Дөрөвдүгээр Louis л цааслуулсан. Тэгээд яагаад гэдэг чинь нөө Cancun өрт дээр тэгээ шагаар ингээд цааслуулсан та нар одоо энэ дөрөвдүгээр Louis-г цаазалсан саксыг харж байна. Энд чи ингээд та нар харж байгаа бах дотор нь ямар ч зөөлөвч байхгүй толгоон тасраад унахтай их өвдсөн байж таараа гэж. Тэгээд дөрөвдүгээр Louis-ийнхаа толгойг болсноос хойш ер нь төрийн ажил эрхэлж чадхаа болсон. Тэгээд ер нь бол дахиж public eye тарагдаагүй гэж ярьдаг гэж. Та толгойгоо цаазуулснараа алдартай хаан болсон гэж боддог. Амар хаан болцсон яажсэн чи нэг хэдэн тариачд ирсдээ цааслаашаас нэг амар зөөлөвчгүй юу унахагаад тэр өвдөж өв. Гэхдээ нэрнгэс хүн цааслуулчаад жоох амьд байдаг л багт. Тий нэг 3 секунд гэлөө 2 секунд ч гэлөө яг хардаг гэсэн шүү. Нөгөө талаас нэг бие ингээд тасарцсан. Тархин хүчил дөрөгч цусгүй болж дууслаа шүү амьдрах л баг. Боогч боссон байх шиг ингээд таслах юм бол хэдэн секунд ингээд ийм босоо хоёр идэг бол. Босоо юу? Тий. Мэдхгүй тэгээд цааслуулахын дараа. Тэр юу вэ? Цааслуулах. Боовын таслахгүй юм уу? Тавгын таслах юм уу? Боов цааслуулахгүй.
таслуулах гэж цаазлуулах гэдэг чинь execution гэсэн үг шүү дээ. Заавал толгой дээр хэлэх хэрэгтэй юм уу гэж чинь. Биш ээ. Үгүй, Цааслна гэдэг чинь зүгээр алахыг Execution-ыг хэлж алахыг хэлж байгаа. таслна гэдэг л дээ. Юу цааз. Боо цаазлуул. Executed Боо хүчингийн хэрэг үйлдсэн болохоор боовыг нь цаазлуугаа гэж. Юу ямар ч зэн бов чин болчин биш болохоор айгүй урд нь л шилжих. Болчин биз дээ. Биш тэр чин ингээд Юу юм? ер нь бол юм сайк байхгүй. Тэгээ цусаар дүүрээд ингээ хатуурдаг байхгүй. Л харъя да. Оо чи гэхдээ өөрөө ингээд одоо тэ stimulated болохгүйгээр гаднаас нь цус шахчих юм бол Тийм шүү дээ. Тэр чин нөгөө вазлин шахан тэргээд би тэр тал руу юу шормоогүй нэг тийм. чи яг тийм л асуулт асуусан шүү. Modify хийгдсэн боонууд Тэгвэл ингэж болох юм шүү. Ингээд тасдаг шүү дээ, тий. Тасдагтаа ингээд шууд ингээд ингээд зүсэж тасдах шиг ингээд боогдсон. Боогоод ингээд хоёр тал нь боогдсон байх юм бол нөгөө Хатуугаараа бай. байгаад цус нь ингээд гарахгүй болохоор Хатуугаараа. тий. Тэгээд ингэдэж шүү. Яг ингээд яг боовн босцсон байх таслах юм бол тэр хүн ер нь 40 секундэд үхэн. А зүгээр байхын таслал тэгээ хашаал өөр. Тий яа. Наа чи 40 секунд наа чи яг нөгөө Death Note явахсан шүү дээ. Биш секунд үү. Death Note-ыг нөгөө нэг нэрийг бичээд Тийм ингээд 40 секунд. ямар нэг юм шалтгааны бичихгүй. шалтгааныг бичихгүй бол 40 секунд дотор hard attack болно гэдэг. Тийм утгатай л. Өө юу баха? 40 бичиж мод ямар ч нөгөө нэг гойны хамгийн том арт дээр байгаа шүү дээ. Тэр мэр чинь яг цусын тогтоохгүй л яг 40 секундэд л явдаг. Тэр чинь бараг секундэд Манай хуучин гэрийн урталт яг нэг ах яг Тэгэхээр яа тий. гойроо хүчсэн. Тэгэхээр гол нь хилээд байгаа нь шүү дээ. Босхоор ингээд тэр судас нь тийшээгээ орчдөг гэж байгаа юм уу? Гүү. Босоогүй байхдаа Пульс нь их байх юм шүү. Тийм одоо яг ингээд тэр хавь чинь ингээд цусны хурдан regulation цус нь амар их ирдэг тэгвэл байхгүй. тэгэл боочод л болох юм шүү дээ. Тийм, Цус нь эсвэл- болохгүй бол. Тийм яг ингээд бооччоод тэрийг ингээд татаад таслаа шүү дээ. Тэгвэл яг ингээд Тэр өгдөг процесс нь болохоор чи цус алдтаас л өгдөг Тийм, гэж тийм. тэгэхээр. тэнгууд ингээд Өгөө зүгээр тийм дөрөн байдیں۔ on intentional Тэр босч шүү дээ. Эвгүй нөхцөл. Тэр Тэнгууд амар цацраад байх болов. тэгэн шүү дээ. Бүр Амар ингээд ингээд бүр ингээд squish гэдэг шүү дээ. Сквэрч яаш. цацраад гэрч. Дугаарч муураад ингээд гэдэг. Канон дээр толгойн тасч байгаа нэг жоохон цуснууд ингээд цацардаг шүү дээ. Тэр шиг. Тэгээ яг тэг цацарж байгаа л жоохон хүчээ алдаад эхлэнгүүтээ ингээд блэг гэж зүрхэн цогтолтоор явж эхлэв. Дай. А тий unintentional босцоо яадаг вэ гэхээр ингээд гоё бөкснийхөө булчиг чангалаад тахаар тийшээгээ цусна очоод тэгээ буцаад багасаад бууддаг тийм. Ингээд ширээн доороо ингээд хөлөө ингээд өргөөд зүгээр ингээд агаар дээр ингээд жоох өргөж мөргөөд энэ аюуха болцонгуудыг ачаал болохоор тийшээгээ цусна ороод. Оо би бол тэгсэн болов л та бүх биеийнхаа булчиг чангалнаа. Тэгдэг гисэн гэд. Тэгсэн чи яг ийшээгээ түлэгдээд. Тий. Тэг бөксөл чангалахаар Бустай муухай юм яриха болоо. Тоёрт бол боо мовч хамаагүй ч магадгүй. Энэ яриа хинээс эхэлсэн. Надад ч хамаагүй. Гэхдээ Монголын мянган бүсгүй. Та нар бүгдээрээ л нэг хэсэг болсон одоо. Та нар энийг бол It's too late. энийг бол рекордоос авах үр арга байхгүй. It's too late. Гоё дуу тий. Амар лаг дууштай. Би бол саяхан яг би амар дээр үеийн X-Max тэгсэн бичлэгүүд үзчихсэн чи. Их тэр бичлэгэн дээр яг энэ дууг сонсцсон явчихсан би тэгээд. Нэр ийм дуу идэх. Тийм шүү дээ хаана болоод тий. Still to apologize. The Timbaland featuring One Republic захлахмаар дуу шүү дээ. тэр үед чи арай том байсан баха. Бид чи хүүхдүүд дээрээ. Эндүү их бүр явдаг байсан. Одоо Тийм болол тэгж их харамсаж байгаа байхгүй тэр хүн чинь. Тийм боостой чи. Тийм байна. Чи орлын үйлдэлтэй хүмүүс дуулдаг гэжсэн. Тэр дууг. биш тэр дуун дээр бүжгэлдэг байхгүй. Нөгөө Java Walks гэдэг нэг амар хамтлаг байсан шүү дээ. Тий. Тэр нь Тэр дуун дээр яаж бүжгэлэх юм? Java Walks-ийн нэг бүжиг амар алдартай Remix юм уу? Гүү яг тэр дуун дээр. Амар гоё бүжиг. Java Walkies-ийн өөрсдийнхээ бүжигнүүд юм уу? Тийм. Тэр дээр бүжгэлсэн бүжиг. Тэр яг амархан тэгээ. Java Walkies мөн бэ нү биш вэ нү хинч мэдэхгүй шүү дээ тэр чи яг. Тийм одоо яг Бага одоо ч байд юм биш үү тэр чинь. Байгаа. Өөртөө биш зүгээр л. тийм Тэр чи амар сайн брэнд байгаа байхгүй. Тэгээ Java Walkies гэдэг нь болохоор хэзээ ч арилахгүй. Тэгээ байж л. тэгвэл стил нь лаг бүжгэлдэг маск шүү дээ. Тий. Тэгээд Тэр маск нь ч амар те. тий. Тийм гэж. Ой тэр маск биш тэр чинь V for Vendetta те. Тиймэрхүү яг байнгын одоо ерөөсөө ингээд Charles Dawkins гэдэг бистаа юм. нэг Царай шүү. original creators ингээд байхгүй ч гэсэн ингээд
тэр нь үргэлжлээ явж явах нэг тийм Hawkins ч. яа ингэ дажиг санагдчих шүү Тэр дээ. Gorillaz гэж бодсон чи үгүй юм байна. Тэгж гол нь дууч нь. V4 Vendetta-гийн маск чинь тэр Charles Hawkins үлээ Dawkins үлээ тэр Buckingham-ийн ордныг яг доогуур нь түнэл ухаад дэлбэлэгчсэн стагийн царай авахгүй тэр. Тэр чи юу лээ Франц төлөө? Франц. Англи. Франц. Франц гэж. Тэр хүний царайгаар хийсэн маск юм. Тийм, тэр хүний царайтай адилхан. Маск Аа. байхгүй. Тэгээ тэр нь яг ийм mutant царайтай ер нь бол амар ийм юуны анархистуудын дунд амар том icon. Тэгээд Тэр нөгөө нэг тэрийг- Anonymous гэдэг хакерын бүлгэл мэлгэл чинь тэндээс санаа. Тэд нар юу амар юм бэл ч дээ яг ингээд хальт судалсан чинь хэдэн сая долларын damage учруулсан уу? үгүй damage биш одоо нөгөө нэг одоо child porn ч юм уу тиймэрхүү drag зардаг тийм dark web-үүдийг унтраадаг. Тэдэн саяын гүйлгээ зогсоос амар юм бэл ч дээ. Амар legacy юм бэл ч дээ. Тийм, тэд нар чинь яг ийм vigilante шүү дээ ер нь. Тийм, Тэ ингээд ийм гимт хэрэг хийдэг. Тэгтээ Тийм. ийм лалрын стандарыг барьдаг. Би бас нэг жоох юм уншсан чи яг тэгжлээ. Тэгснэ publicly цагаан ордныг одоо ингээ хакерцсан. А Guy Fawkes гэсэн биш үү? Тэр хүнийх нь нэр. Амар та. Тэгээ тэр яг жигрээсээ тийм mutant байсан юм уу? Чи наадхаа хэлэхгүй байсан ч гэсэн бид хоёроо итгэл явах байсан. Ийм царайтай. Тэгэл чиний Яг Яг шиг шиг. мэддэг хүмүүс нь үзчихсэн аа. Инстаар bullshit хийж байна. Харин тийм тийхгүй нь бол би яа л ш. Тэгээд 36 таа цаашлуулсан юм шүү. 36 таа заасан. High treason гэдэг conviction-тэй гэнэ. Зөндөө Hanged. байсан юм шүү дээ. Hanged, drowned and quartered гэж үгсэн. quarter 4 багц юм уу? Харин тийм. Dragging ингэнэ. Dragging the victim to the execution site usually by horse on a wooden frame. One. Step 1. Step 2, hanging the victim but not until they were dead гэнэ. За үгт нь ханг гэлээ. Үгүй. Not until Аа. үхээс нэг жоохон дагуур за буулганаад биз байгаа гэж гэнэ. Буулганаад can't. Тэгэнгүүтээ cutting open the victim and removing body parts. Зэ. Наа чи юу юм бүгднийг хийсэн юм уу? Тийм. Hanged, drowned and quartered гэдэг ийм ял байд юм байна л. Яг ийм high treason ч 7 юм уу шиг юм байна те. амар хүнд гимт хэрэгтэй. Амар torture Төрийн юм эсрэг тэрсэлсэн хүмүүсийг ер нь бол үлгэр жишээ болох гэж public execution хийж байгаа шүү дээ. Тэгээ cutting open the victim and removing body parts. Step 4, dipping the victim's head in tar to preserve it, dividing the victim's body into 4 parts. Би ингээд нэг тийм medieval Okay. torture method Тэ. ингээд гуглчихсан аахгүй юу? Гоё шүү. Тэгээд хамгийн амар fucked up method-үүд нэг нь шүү дээ тий ингээд одоо юугаад нэг завинд хүлээд Тийм, ялаанд дүүлдэг үү? тийм Тэр бүр ёо. зүгээр ингээд бастай нэг тиймэрхүү Тийм. чинь ингээд аваачаад тэгээд тэр өөрийнхөө Зүгээр дээр нь ингээ саагаар дөрчих болохгүй. I guess болно шүү дээ жоохон тэгэхээр бараг хурцсах хаа. Удаан зовх нь Тийм, илүү. Яг өөр дээр нэг шархан дотор яг нэг ялаа малаа өндгөлж мөндгөлөө те. Тий. Тэр энэ Хараа хараа. экосистем үүсцэн дээ. Тий. Тэгээ тэр хугацаанд ингээд амьдруулад те амьд байлгаад те ус мус өгч Би мөн. яах гэж тэгэвдээ. Биста болдоо хөл гөрчдөг байж. Тэгээд надад бас нэг санаа арга нь болохоор юу санагддаг ингээд чинь ингээд духан дээр чи ингээд нөгөө нэг туслаар ингээд тусаагаал хийдэг хийсэн үү? тий. Ингээл хідэн цагийн турш ингээл өдөржингөө ингээл тусаагаал хийдэг. Юу тус? Зүгээр ус. Усны тус зүгээр ус. Тэгээ зүгээр ментали галзуурдаг. Галзуурч. Унтаж чадахгүй, яаж чадахгүй. Би бас нэг Нэг тийм шүү тэгээд тэр чинь бас амар. Ментал юм явц эндээ бол ингээ түлэгдээд хэлнэ шүү дээ. Тий нэг л хэсэгтээ ингээд Хуурайшаад. тусаагаалахаар бүр амар үүддэг. Хуурайшсан. Нэг нэг норсор байгаад Тий. ялзраад те. Оо тийм. Ялзархал юм байна л та ингээ. Тэгээд би бас нэг юм сонин юунаас чинь бүр жоохон багтаал яг ингээд ямар лалрын арга вэ гэж бодчихсон. Нэг гарын тасалчин заяа. Тэгээ ингээд байнга ингээд тусаал гоождөг өрөөнд ингээд байлгаад. Тэгээ ингээд тэр тусаалны чимээнээс өөр чимээ байхгүй. Тэг нэг гарын таригдсан болохоор ингээд чихээ тагалж. Чи наад ингэж цусна гараад өгч штэ. Гэхдээ бооч. Буцаага бооч. Тийм те. Тэгээ ингээд байнгын тэр чимээг л ингээд сонсоостой л. Тийм дээс факт. Нэг гарын тасалчаад тэгээд идгэх юм биш үү ямарсан медикли. Тийм. Ойж боёо тэгээ. Эсвэл зүгээр ингээд ийм том ийм жаарны таглаа зүгээр ингээд тогтоогоод. Амар зардалтай торч штэ. Яг тэрийг тийм юм байсан гэд мэдээд бид нар ингэж ардтай шагаа мэдчүүлээ гэж. Medieval үеийн тэр torture аргууд бол Kind of creative те. Fascinating зүгээр. Бамбугийн бүлэнгуутай ингээд бас байгаа маа. хүлэнгуутай ингээд яг
ингээд дүнгэж тайрсан бамбуныг яг ингээд бүксэн дээр нь ингээд тааруулаад тэгээ яг тэнцэн ингээд хүлэх бол амар л бэл. Тэгээ өөдөө нэг ургаад ингээд нэвтрээд ингээд ургаад. Миний сонсч ирсэн нөгөө нэг Вьетнамынхчлээ үжлээ ингээд зүгээр хөвтүүлчдэг. Тэгээ ингээд дээрээс нь доороос нь ургаад тэгээ ингээд гицийг нь цоолж гэж ургаж гарч ирдэг. Амар хурдан ургадаг. Тэр үл гэхдээ ингээд нэг 7 хоногт нэг хүү ирж харах нь шүү дээ. Яаж нөхөө хохнээ пистам яах гэж тэгсэн яаж. Тэр чинь 7 хоногийн дотгүй хэдхэн хоногийн дотор л ургачих. Бамбу болов. Тэгээ бамбуны тэр 4 жилдээ нэг ургадаг гэдэг лөө. Мэдгүй. Нэг тийм 2 жилд нэг удаач л ургадаг. Тэгээд ургахтаа бүр амарлаг ургадаг. Монголчууд бас амар зөв. Тохон дотор гэж чандаг уу? Манжууд уу? Биш бэр монголчууд нөгөө нэг монголчууд нөгөө яг юм үхэр шиг хэлбэртэй юм тохон дотор ингүүтэй шатаж. Тэр юу бүр амар штэ. Нөгөө нэг баяр наадам дээр согтуураад байгаа агсам тавиад байгаа бистаг ширлэх гээд ингээд ийм юу нэхийн ийм хевс шиг юм дотор ороогоод ингээд халуун нарт тавьчихдаг. Тэг чи ингээд согтуу байгаа заа юу. Тэгээд багаар архичин гараа шартаад эхлэнэ дээ. Тэнгүүт чи ингээд амар халуун нэхийн ингээд өөдөөс чи нар шараад тэр айлын хүүхэд нүрлүү чи шээгээ шагаад нохоо ирж долоогоо шахаад. Тэр бол би зүгээр ингээд өөрөө клаустрофобик болохоор ингээд яг нэг тийм хөдөлгөөнгүй орчинд байна гэж төсөөлөхөөс ч миний бүр яс хавталцаж зүрх шимшиж байна. Хантыг торчер хиймээр байл дараа нь арга нь болсон. Клаустрофобia. And I will come back for you. Okay. Би заяа. Чи гэхдээ миний торчер хийх методыг мэдгүй ш намаа яаж. Хамаагүй. Оо. Чам торчер хийхгүй би. Би чаг зүгээр л I will beat the shit out of you, okay? Тэгвэл тэр чинь нэг сонирхолтой. And I will pick each and every hair out of your head, okay? Заяа. After your transplant. After your transplant заяа. That's your амар mental damage хийжтэй. Financial damage also тэр chronic damage гэшээс. Тэр юу бас амар ш тэр нөгөө манжуудын нөгөө нэг 9 зоосны нөхөр яадаг гэдэг. Ингээл огтлоо үйждэг үү? Зооснаа л огтлоод байдаг үү? Тийм. Тэр бол галгалтай шүү дээ. Тэр мэдхүү. 3 зоос хайлуулж хагаад тавьчлаад би ер нь бүх торчер методыг мэдэн дөө. Тэр хийдэг хүмүүс нэг юм 3 имээ My roommate everyone гэшээс. Нэг 3 имээ суудсан тэгээ үйждэг. Геркулесийн тавиал тэр зоосон дээр. Геркулесийн имээ 3 имээ. Тий. Тэгээд юм яриад катлал. Нөгөө нэг юуны юу? Disney Hercules-ийн юу? Тий. Тийм гинэ. Манжуудын. Тий. Ийм 3 хайцтай имэнэр өгдөө штэ. Аха. Тий. Тэр 3 гэхдээ жоохон амар өссөн. Тэг би л багах тэр 3-аас амар айдаг өссөн шүү дээ. Тэр дундаа нэг нүдтэй. Тий. Тэгээд тэр яг төгсгөлт нь бүр яг хайчлах гад ингээд улаарж байгаа хэсэг мэсгэн ингээд. Тэгээ шас алтуулаа шаадгаа. Гэж яг алтуулчих жоо лээ. Бусдын төлөө sacrifice хийгээд бурхан болчих юм уу? Гүү зүгээр л гин дотор яг өгтгийн дааван дээр өөрийнх нь бурхныхын DNA л ажиллалт In my DNA. Би багтаа ингээд амар айдаг байсан зүйлүүд нэг ингээд яг тийм нэг юм Есүстэй холбоотой нэг тийм анимашн байгаад байсан юм байна. Игэл гардаг. Тийм баха. Тийм гоё шүү дээ тэр их шиг. Ингээ муу ирэн юм гээд наваа тгийсэн юм байна. Тэгэхээр би ингээд тэрийг муу ирэн гэж хэлээгүй байсан байж магадгүй. Манай гэрийнхэн. Гэхдээ ингээд би яг тэрийг муу ирэх нь юм ахтайгаа ботцсон. Тэгээ ингээд тэр Есүс месүсийг харахаар Есүс нь ингээд actually муу ирэх нь юм гэж айгаад төгс баг Есүс нь. Та нар жоох хөвгт үцхээр аим шүү дээ. Ер нь аим шиг нь үздэг үү та? Гүү. Би тэр sorry нэг юм амар санаж байгаа нь Христийн юм нэг комикууд ингээ гэрээр тараадаг байсан шүү дээ. Тэрэн дээр ингээд зургууд байгаа байхгүй. Тэг Есүс ингээд нөгөө хүмүүс там дунж байгаа тэр хэсгийнхэн зургуудынх нь эстетик нь бүр амар брутал заяа. Тэгэд яг зүгээр яг дүрслэгдсэн байгаа юм брутал, дээрэс нь эстетик нь өөрөө, зургийнхын стил нь өөрөө бүр нэг юм амар юм реалистик. Гүтээ нэг юм өнгөний пайлот майлот ч гэсэн бүр амар. Би яг ширийг харчаад гिचээ за би л тамд авахгүй шүү. Бусд нь бүгд тамд яваг гэж шааж. Тэгээд би бусд нь бүгд гэж шааж. Тийм тэгээд би тэгж бодсоогоо төлөө одоо тамд явах гээд байж байгаа шүү дээ. Тэгээд Христ зүгээр амар юм шүү те. Зүгээр ингээл нүглээ үйлдэж байна. Гол нь итгэх гэж forgiveness гэл уушлахгүй гэл тэгэл те. Тэгэл бүгдийн тэр яг тэр forgiveness нь яг тийм truly байх л баг л та. Christ forgiveness хийжлээ гэл. Яаж мэдхийн тэр чинь. Лайд дээр байхгүй. Бурхан
Тэр хүнийхээ хувьдаа жигнэсээ байх. Тий. Үнэхээр дахиж тийхгүй болж малаа л тий. Тэгэл би хийгээд дууссан юм ч одоо дахиад хийхгүй гээл. Ханчлаа. Сайхан болчлаа. Тэр Канон канон байсан хүмүүс алаад дууссан одоо тэгээд ер нь Нөгөө хийж хийхгүй. This is the end канон дээр нөгөө итгэсэн хүмүүс бүгд дээшээ яваа дэлхийн шууд там болоо өрчдөг. Тэн дээр нэг нь яг ингээд дээшээ ингээд нисчихсэн чи тэгээ өстэй гэсэн чинь би илүү гэж шууд нөгөө тэнгэрээсээ буцаа онж Яа байгаа. чамдыг харуулсан шүү дээ нэг нөгөө Channing Tatum нөгөө нэг юу болцсон. Гимп болцсон. Тий. I call him Channing Tate Yum гэлдэг. Хиний кино лээ. Риана мянаа тоглож Seth Rogen эднэр л хаа. Сетрог л бахтэй. Ус. Баахан одод мод тоглож өстэй тий. Хамгийн Хамгийн нөгөө Michael Cera-г хөлтөнд алгаддаг шүү дээ. Тэгснэ. Тэрнээсээ алгад. ихэнх одод нь зүгээр ихний нэг 10 минутанд шууд өгчдөг гэсэн. Тий. Тийм одоотой кино сонь шүү дээ. Zoolander дээр тэр Ariana Grande орж идэг өстэй болсон шүү дээ. Амар Орилж байна. BTS юм хувцдаг. Нэг яг тэр син гардаг юм а зүгээр яг. Яг тийм Ben Stiller-ийн яг тэр үеийн кинонд айгу тийм Таг шаад энэ. дажгүй шүү дээ. Тийм айгу нэг тийм Үдчихээр яг тэр цаг үедээ яг ингэ хийхэд амар тохиромжтой хийгдсэн юм шиг тий. Тэгээ ингэ одоо тэр нөгөө юу бас байна. Tropical Thunder билүү? Тийм. Нөгөө Тэр чин Ben Robert Stiller Downey Jr. чинь нөгөө хар хүн болцсон. Тий. Таг шаад. Тэгээд Tom Cruise нөгөө нэг тийм жоохон нэг халдсан нэг продюсер эднэр бол тий. Том Круз байдаг лөө. Том Cruise вэд шүү дээ. Ингээ Tom Cruise Jack Black байдаг тий. Jack Black Байдгүй лөө. нэг юм тэр кино эхлэхээс өмнө нэг тийм parody трейлерүүд гард юм аа. Тэрэн дээр байдаг үлээ юу лээ. Би Би тэгж санаад байх юм. би бол бас нэг хальт үдчихсэн санагдав. Нэг 3 тийм parody трейлер. Кино хийх гэжсэн аа. Яг за та нар одоо жинхнээсээ эндээ амьдэр гэж шаашдаг лөө. Тэгээ Jack Black-тай төстэй л гарах яг Jack Black биш үү. Ямар ч плот нь бол тэгдэйн тий. Тий. Яг ийм яг жинхэнэ ийм реалистик кино хийн мэн гэж шаадаг лөө. Тэгснэ жинхнээсээ Вьетнамд авчиад тий өдөр байгаад байдаг шүү дээ. тэгснэ нөгөө тэр чин гэхдээ Роберт Дауни Junior ч нь болохоор ийм хар үний дүр тоглож байгаа цагаан үний дүр тоглолт юм тий. Яг жинхэнэ дүр нь хар биш. Тэр кинон дээр байгаа жүжигч нь нэг хар үний дүр тоглож байгаа жүжигчний дүр тоглолдог үстэй. Тийм. Өөрөө нэг тийм бовор Australian гараа идэх чинь. Дахиад нэг экстра layer тийм. Шалтгаан кино шүү. Acceptable blackface. Хүмүүс ингээ blackface хийгээд амар эсэргүүцээд идэг мөртлөө. Яг тэр кинон дээр ингээ зүгээр хийгээд зүгээр ингээ болцсон байгаа байхгүй тий. Тэр чинь яг зүгээр тим юм хийж байгаа хүнийг ингээд харуулж байгаа юм Өгөөдөж чинь. байгаа. Тий. Тэгсэн чинь зүгээр community гэн тэр яадаг матдаг бол шүү дээ. Энэ ханти бол Тэгтээ яг тэр амар савар байдаг хөө тий. Байнга Амар тэнэг шүү дээ. Гэхдээ тэр чинь яг бодвол dark elf-ын заавал яг хар за тийм ээ тэр чинь comedy кино dark elf dark л багс. Тэгээд тэр чинь угаасаа Dungeons and Dragons дээр visually яг тэгээд харуулсан байна. Тийм лээ. Тоглоом. Тэр амар тийм. Одоо энэ Draw Ranger ч гэсэн яг тийм юу шүү дээ. Тим класс шүү Тийм. дээ. Draw гэдэг юу. Тэрээс тэр чинь Traxxas гэдэг нэртэй. Тийм. Тэр амараас яг анхны үзэлтэн дээр. Би яг хөө тийм болцсон байгаа гэж Traxxas төсөөлсөн болохоос. Тэр рууч хар биш. Жоо нэг Цэгэр. Үгцэн. цэгэр цагаан дуу. Үгүй тийм. Гэхдээ Draw чинь Draw гэдэг класс واخгүй яг тэр Dungeons and Dragons энэ төр шиг тийм юуны Dungeons and Dragons-ийн гол нь зүгээр тийм pitch black биш л баг л та. Би их мэдгүй л байна л да. Яг харж ил. Тэр сонь тоглоом тий. Draw- Imagination-ээр тоглолдог тий. Шон гэснээр 32 тал. Тэрийг аим тоглоомоор идэж шүү дээ ерөөсөө. Мэдгүй бид нар rule book-ийн сонсохоос бүр болохоор гэдэг юм уу. Өөртөө зохиож тоглолт юм шүү тий. Энэ нэг дим өгөөд тэгээд нэг хотын дараагаад гэсэн үстэй тамилж байгаа л. тасаарлал хэрэгтэй юм шиг. Sub race of elves гэнэ. Тийм ээ яг бүр Яг л black зүйл хийсэн бүр юм. хар ингэв. Яг зөв л хийсэн баг. Яг жоохон тэр юунаас бултыг гэсэн бол нэг сааралдуу болгож болохсон юм байна. Жоо цэнхэр саарал тал руугаа. Тэгсэн нүдийн бас улаанаар бод. Тэр чинь гэхдээ яг хар болгочих гэдэг чинь яг дайн харбны өөрийнх нь сонголт байгаа байхгүй тэр чинь. Албаар тийм ээж юм хий. Цав цагаан ус мүстэй шаачаад штэ. улаан тэнцс үзсэн мэт үстэй. Ер нь accurate л юм байна. Гүйлээ.
Тэгэл ороод дэлхийн амар л улам л юм sensitive болоо л хэвээр political correctness гэдэг юм. Тэгээд энэ одоо ингэж явж байгаад яг ингээд зүү голдролтой орно гэж байх одоо хоёр талаас ингээ хуваагдчих ингэсэн аа. Одоо ер нь бол тэр чинь амар тийм баланслагдаад байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Ягаад гэвэл ингээд нэг ялангуяа одоо юу чи 10 оны сүүлээр заяо надад л амар пик болсон юм санагдсан. Яг тийм political correctness заяо. Тэгээ ингээд тэрний political correctness нэг пик болсноос хойш ингээд амар backlash нэгээд улам их болж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд Трамп эднэр сонгогдож байгаа нүсний шалтгаан дээр байгаа байхгүй ингээд хитрхи ингээд одоо дахиад Трамп гарахаар нөгөө silent majority байгаад байгаа байхгүй тий яг эсрэг байгаа хүмүүс нь тэгээд тэд нар ингээд Трамп эднэр сонгож байгаа. Тэгээд нөгөө талд нь болохоор бас ковид эднэр болоод тэр мөрнэс болоод ингээд яг тэр одоо нөгөө PC юмнууд нь улам жоохон тийм тэнэг гэдэг нь бүр харагдаж эхэллээ. Political correctness-ийг эсэргүүцэх нь тэдрийг ингэж доромжлох нь өөрөө хип болчлоо шүү дээ тий. Тэр нэг юм cool гэдэг тийм юм үүсэж яатсан. Одоо тэгээд яг тэр community-г төлөөлж байгаа хүмүүс ч тэгээ баг одоо тэгээ залхаж байгаа. Би тэгтээ бол яг зүгээр PC-нээс юм бол эсрэг байдаг хүн бол биш. Тэгтээ зүгээр яг юм in the context of comedy тийм юмн дээр бол political correctness ярих бол үнэхээр шалчаал тэнийг юм. Харин уус point нь уг нь тэнцэнэ байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ярьж байгаа comedy-гийн чинь point нь зүгээр л хүнийг инээлгэх шүү дээ. Тэрнээс хин нэг offend хийх ч. Тэгээ comedy үзснээр гарч ирснээр за би улсаа өөрчлөх бол болохгүй мэж бодох юм байхгүй шүү дээ. Тэгсэн comedy үзснээр орсноо юм станаар бүтэхгүй гэж бодох том байна гэдэг чинь. Яг comedy нь муу байвал тэгж болно шүү дээ. Тэрнээс шиг ингээд ийм жоохон transphobic comedy хийгээд ах юм. Эсто нэрэмээр би чинь straight хүн ч гэсэн трансуудын ally байх хэрэгтэй гэж бодвол you're fucking piece of shit. Тэр хин блээ тэр нөгөө нэг when the show starts гэдэг нэг орилдог. Тэгээ өөрөө хашаалгалдаг. Тэр үзэж байгаа. Тэгсэн чинь нөгөөдг нь чиний зүг чи comedy эхлэегүй гэж бодож ивэл эхлэегүй, эхэлсэн гэж бодож ивэл эхэлсэн. Тэгээ шаас нэг баахан юм ярьсан нэг юм нийгмийг ингээд муулж байгаа байхгүй. Ийм хүмүүс ингээ олон байдаг. Тэгээд ийм хүмүүсийг ер нь чиний ээж гэж дууддаг шээ. Тэр чинь юу штэ. Тэгж роустэлтэх нь баг нэг юм үлсчихсэн юм байна. Jimmy Carr гэж магадгүй. Тийм баг. Jimmy Carr-ыг хэкэлдүүл тэгэл. Тийм ээ. Jimmy Carr өөрөө хэкэлдээ ч намайг хэкл ми гэж хэлдэг байхгүй. Тэр шүү чинь тий. Тэгээд хүмүүс хэкэлцсэн болгонд нь хариуг нь өгчээсэн чинь "Where's the comedy gonna start?" гэжсэн чинь "Okay, that's fair man." Тэгээд амар урт юм ярьж ийсэн. Нилээ ингээ явж ийсэн. Your mom joke дуустдаг. Тэгээд тэр үсчихсэн. Тэгээд наа чи болно зүгээр яг your mom joke-ийг хэлхийгээ тэр санаагаа орж ирэх хүртлээ жоохон ингээд нэг өөр стол хийсэн. Тэгээд тэнгуут яг тэр стол хийсэн амар зөв ажиллаж байгаа байхгүй. Яг ингээд Jimmy өөрөө ингээд амар юм юу сериосны юм point хэлэх гэж байгаа бах гэшээсэн чинь нөгөө хүнийх нь яаж яхад нэрийг нь төрүүлээ асуусан. And those kind of people and that kind of person is called Tim's mom гэшээ. Тэгээд зүгээр юм boring as mom joke-ны ер нь бүтцтэй л байгаа шүү дээ. Тэгэхдээ гол нь тэр хүртлийгээд амар урт build up хийгээ шаацсан. Тэгээ хийж тийм expect хийхгүй болох. Ялчгүй амар гоё community ингээд сайн зүйл нь ингээд delivery л байгаа юм л да. Яг үндэ амар lame joke-ийг яг гоё болгож байгаа зүгээр ингээд тэрийг амар гоё жүжиглээд ингээд амар гоё харагдчихлаа. Би сая нэг юу хэлсэн чинь бүр би сая зүгээр нөө YouTube-ээр нэг янз бүрийн юм үзээ авчихсан. Нэг гар ингээд нөгөө Amy Schumer-ийн comedy react хийж байгаа нэг гараас байхгүй. Тэгснэ ингээд би Amy Schumer-ийн энэ comedy-д инех юм бол видеого дуусгах гэдэгцэн. Бидээс байхгүй. Тэгснэ ингээд тэр нь 58 минут тэгснэ. Тэр comedy нь өөрөө ингээд 56 минут. Тэгээ ганц шинийг зүгээр ингээд тэгснэ ингээд хэрвээ sex joke байх юм бол би ингээд сүү ингээд тэгснэ ингээд баахан аяр гэсэн үг ч үзсэн. Хин гэхдээ ер нь нэг сайн эмхтэй комедианууд. Тэр харам нэг секс шүү дээ. Жохон сулал багт. Тэр Ali Wong бол гайгүй шүү. Ali Wong бол дэжгүй. Тэр нэг жирэмсэн байх маягтай гарч ирэхтэй нэг ярьдаг жоох юм. Тэгэхгүй тий эмхтэй хүмүүс яагаад ч юм ингээд илүү нэг тийм
vagina-гийн талаараа ч юм уу те сексийн талаар ингээд тий. ярьдаг нэг тийм юутайгаа. Тийм. Тэгэл эсвэл нэг ирчүүдийг муулдаг ч юм уу Тийм. те. Guys, come on гэл. Тийм. Тэгээд харин тийм Монгол эмэгтэй комедианууд гэсэн тэгээд байгаа одоо тэр новин гэдэг охин Тий. бол дандаа л яг тэр хилүүл яриа л зогсож идэг. Тэгээ Санагдсан. тэг гол нь ингээд окей, эмэгтэйчүүд өөрсдөө ингээд хийх нь давгаалсан тийм comedy club байж болно. Гэхдээ ингээд гол нь joke-ныхаа structure нь ингээд өөрсдөө эргэжтэйчүүд муулаад тахаар та нар баг ингээд audience-ийнхаа баг 50% ингээд хорчиж байгаа байхгүй тий. Өөрсдийнхөө баг орлогоо Өөрсдөө бүр боломжтой ингээд unintentionally niche болоо шагаад тий. Бүр niche болоо шагаад. Тэгээд тийм. Тэгээд за зөвхөн эмэгтэй комедиануудаас гадна Аз комедианууд тэгээд хар комедианууд энэ төр за харууд бол гайгүй заяа. Аз комедиануудын гол асуудал нь бас яг тэр ихгүй. Рейсэл ярддаг. Тэгээд ингээд нэг тийм immigrant family одоо Ronnie Chang бол хамгийн ихний шоу амар дайггүй байж байсан. Ягаад гэвэл тэр чинь бусад Аз комедиануудтай харьцуулахад angry energy амар ихтэй те. Тэнгүүд яг delivery амар nice явж байсан. Сүүл баг нэг шоу л хийсэн бахад нэг ресторан зогсцоо тэрний үзсэн. Тэр бол амар сул байсан. Дахиад нөгөө Аз юм аа яа. Тэнгүүд яг universal observational comedy ерөөсө үсрэхээ болоо шатсан. Тэнгүүд тэр Jimmy O Yang-ийн бас тэр хоёр дахь шоу бас л надад яг тэгжил санагдсан. Эхнийх нь амар гоё байсан. Хоёр дахь дээрээ тэгэл рейсийнхаа юмнуудыг ярих тэнгүүд. Тийм бусад Аз юунууд нь бүгд яг сэдвийн хуваалцсан. амьдарч байгаа орчноос хамаарат тэгээд бидний яг бол нэр хүрээлэлт нь байнгын яг тийм яг тийм юм болоод байдаг болохоор ялтчихгүй тэгэл тэр л гарч ирээд байх та тий. Тэгээ ялангуяа хүрээлэл дотроо бол тэр жоокууд ярихаар хүмүүс амар инээдэг байхаа. Maybe. Паблик дээр тэр үү. Одоо ингээд гурлаа ярьж байгаа. Тэрийг удаан ярьлаа гэхэд удаан ярих ямарч боломжгүй шүү дээ. Тэгээд тэрнээс цаашаа яг ийм consistent lag comedian байхын тулд амар universal байх. Гурав дотроо амар ярьж байна. Чи комедид орчиж нэгийг оруулсан тий. Орсож. Манай гэрийн бол нөгөө Abed Troy хорны комеди гэдэг шүү дээ. Troy яа шүдээ угаадаг гэж. Би яа шүдээ угаадаг гэж. Тэгс чи нөгөө гэрээ. I do like that guys. I exactly brush my teeth like that guys. Тэгээд тийм болохоор надад яг цагаан комедианууд хамгийн best юм шиг санагддаг байхгүй. Тэдэрд яг ингээд ийм comfortable ч юм уу тийм ийм given одоо хүрээлэл ч юм уу эсвэл одоо тийм immigrant problem ч юм уу тийм race problem ярих тийм юм байхгүй. Тэгсэн мөртлөө they deliver the best jokes. Тэгэнгүүт яг тэгээд British comedianууд бол тэд дундаас хамаагүйсэн. Юм уу Trevor Noah бол би дуртай. Trevor Noah бол амар хөөх юм ээ тийм. Холсом гэхтэй амар нийт юм. Хин блэ. Нэр David лөө. Dave Chappelle. David гэсэн. Dave Chappelle би бол Dave Chappelle-ийг ерөөсөө үзэхэд хичээгээд чаддаг. Хар шүү дээ. Хар. Тийм. Би тэрний яг нэг хоёр шоунд л гоё юм байна. Бусд нь тэгээд нэг юм хүүхд мөхтөхөд гоё яриад байдаг шүү дээ. Ингээд ядуу байж байгаа баяцсан тухай мохоо яриад байдаг юм шүү дээ. Аха. Dave Chappelle нөгөө нэг тийм Dave Chappelle дүүрээ тэрэндээ жүжиглэлтэй хаад гэхдээ яг Dave Chappelle шуха нөгөө нэг тийм скитүүд байгаа дээ. Тэрийг үзчихсэн үү? Нөгөө нэг Charlie Murphy Chappelle show. I think so. Charlie Murphy-гийн нэг талаар нэг Charlie Murphy Hollywood story-н одоо яриад байхгүй юу? Тэгээ тэрэн дээр нөгөө өөрийнхөө Prince-тэй таарсан түүх мөхөө яриад тэр бүр айр инээд шүү дээ. Юу лээ? Charlie Murphy ч одоо өнгөрцөн билүү? Charlie Murphy, Eddie Murphy-гийн дүү нэлөө. Тийм үү. Би яг Eddie Murphy-г төсөөлж байсан. Би Charlie Sheen-ийг төсөөлж шагаад тий. Тэгээ зүгээр Prince-тэй нэг таарч ирсэн нэг тийм сторига ярьдаг байхгүй юу? Тэр бүр амар инээдтэй ингээд. Тэгээ Prince-т нөгөө нэг хин Dave Chappelle тоглодог байхгүй юу? Тэгсэн чинь ингээд Prince-тэй таарсан чинь ингээд Prince нь ингээл зүгээр Charlie Murphy ингээл зүгээр нөгөө Hollywood шинээр орж ирсэн болохоор амар дээлгч мэрлэл ингээд зүгээр байжсэн ингээд алхтаж авч мал ингээл тэгсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэрнээс нөгөө хариу авах гээд өөрийнх нь гэрт нь орж ирсэн ингээд beat up хийгээл. Тэгээд юу лээ? Тэг ингээд юу лээ? Prince нь ингээд өөрийнх нь гэрт нь орж ирсэн ингээд зүгээр шавартаа батлаараа ингээд диван дээр нүрсэн ингээд fuck your couch nigga cuz you're rich bitch гэсэн ингээд бүр юмыг нь алж малаад тэгээ хаширтгөө ингээд байга зодуулж мадуулцдаг юм. Тэг Prince гэж дуучин Prince үү? Яа. Гэ. Prince шээ.
Тэнэгт чи Michael Rick James. Rick James гэж юм. Rick James. Яа вэ? Rick James гэж бас нэг дуучаа. Окей. Яа тэр скитийн өөрөө үзэх хэрэгтэй. Окей. Гэтэ бас delivery-ндээ байгаад байна. Бас тайлбарлаад бас тий. хамгийн Яг тийм л байна. Яг тэрүүний поинттэй нэг. Амар инээдтэй л санагдчихэв. Гэхдээ инээсэнгүй гэж. Тэгээ би яг инээхэ хүлээгээ гэж л шүү дээ. Эсвэл хантын инээж үзээ ямарсан дагаа инээч юм инээчийг бодож Поз авцсан уу? Ямарч би бол ойлгохгүй байна. Амаа ямар ч гэсэн ангаачи. Исмайл нь ингэж байж идэг те. Яа. Тэгээд бүтэн сторийн илүү хөгжилтэй. Гэтэ би яг нөгөө эхнээс нь ярих хэрэг амар удаа болох гээд наач нэг 7-8 минутын видео хаа. 2-7-8 минутын нэг видео. Тэр зөв Google дээр харзаа. Оо тэр нөгөө Key and Peele нөгөө нэг give $1 save one child гэдэг юм нэт штэ. Тэрний өстэй нөгөө нэг social experiment-үүд нь өстэй татаж идэх шээц. Жинхнээсээ яг нөгөө нэг тэрийг ингээд жинхэнэ хүмүүс төр хийгээд Тэгшээ. тэг гойсоор хагаад тэр хоёр юм шилтэй зүгээр өөр хүмүүс ингээд бүр гойгаад байгаа байхгүй жигрэс өгөхгүй. Тэгээ нэг чүү өгсөн чинь ингээд ваа нэрсэн чинь нэг бүдүү харагч шүү. Машиныхаа нурдуур орж мараад хэвээр ингээд орилж мөрлөө өстэй гоё шийдэл шүү. Тэр social Тэрний experience cinematography бүр амар лаг ш. Тэр чи яг юм continuous one shot явдаг байхгүй. тий. Орж ирээл Тэгэл нөгөө хар болол тий. Зогсоол, тий. Dark болол Тий. тэр хэсэг. тэгэл тэгсэн чи яг ингээд нэг юм нэг бүтэн эргээд дахиад нэг хагас эргэж яхад яг нөгөө нэг вайнаа дуутах тайминг нь таарж марцсан. Тэгээд зүгээр би бол их тийм social experience гэж хараг зүгээр яг тэр санааг нь хулгаалцсан нэг тийм видео байна. Ял балаа. Яар obviously яг адилхан хийчих юм. Гэтэ тэгэл санааг нь тэрийг үзээгүй одоо манайхаас дараа үе чи юу лээ? Бидний дараа Жинзигийн дараа чи юу лээ? Тэгээ тэр мөрийнх нь бол Keen Peele мэдэхгүй шүү дээ. Тэгээд угаасаа тэр чинь ер нь бол хамгийн бага үзүүлэлттэй юунуудын скит комединуудын нэг нь шүү дээ. Тэгэл хамгийн багуудаас нь эхлээд шаагаал эхэлчихлээ байна. Америкууд юм уу шаас хүмүүс нь. Яа. Тийм TikTok руу яг хин шиг нэг Jonah Hill нөгөө хин Тэгвэл шалт тийм. За монголчууд гисэн болвол за одоо тий бас за нэг opportunity харч штэ одоо тэр аглуу амба 2 тэгээд идэх. Тэр мэдхүү. Ингээ нэг малгаагаар өрсөлдөг ангиуд штэ. Яг тэрийг яг тэр чигээр шаацсан заяа. Тэгснэ нөгөө нэг юм шин малгаат хин илүү fresh snapback шаах вэ гэдэл өрсөлдөлөд штэ. Тэгсэн чи тэрэн дээр гэл ингээл яг тийм юутай штэ ингээд юм нүд нь ингэж харж байгаа нэг деталь аваад малгааных нь яарлк нэг аваад нөгөөхнийх нь юм smirk-ийг аваад яг тэрдрийн бүр яг тэр чигээр шаацсан. Тэгээд тэр чин бүр амар crazy явдаг үстэй бүр ингээд. Тийм толгойд дээр нь малгааг нь яг тухайн үед нь хийцэн шаачдаг шүү дээ. Ингээд амар ингээд доёгноо алхаад камерын дэшилч дээр нэг юмхтэй ингээд малгааг нь ойцсон суучдаг шаа. Бүр next level хийдэг шүү дээ. Тэрийг тэгээд хийж чадахгүй шүү дээ. Тийм тэгээд нэг юм хачин юм идэм аа. Дор нэл гэж байна тийм. Тэгээд тэр нэмэх 17 болов. Тий. Тэр чинь баахан нэг чинь тийм. хаанхын жилээ бас нэг тийм видео. Яг тийм. Тэгээд яг тэр чигээр нь болт тийм. Keen Peele-ийг ч гэсэн шаац юм. тэр чинь бүр цуврал кино шиг юм байдаг үү тийм. Баахан мөнгө хийсэн шүү дээ тэр хөр. Нэмэх 17 бараг жиг хоёр лөө. Тийм. Бараг тэрүүгээрээ бараг нэмэх 17 гэдэг яг нэг уран сайхан кино мөн шаасан. Тэрүүгээрж баг тэр хоёр гарч ирсэн баг тий. Харин яг нэг Монголын контент зүйл ёо инста гоё зохиолтой гоё болжээ гэл тэгэхээр хизээч ойрог юм байдаг. Үгүй зөв киноны постеруудынхаа санааг өөрөөсөө хийхгүй тэгэл бодлоо. Гэтэ яг хөө тэгээд бас нэг хөдлийн ер нь Азууд ч яг юм инновац хийдэг арт юм биш болохоор тэгээд зүгээр юм Азууд амар инновац шүү дээ. Юу ярьж байгаа. Юу хийсэн? Япон, Тайланд, Үгүй. Бүх нээлтүүд нь баруун хийгдээд зүгээр энэ ингээ сайжруулаад адаптац хийдэг байхгүй. Хөгжүүлэлт хийдэг. Чи хятадуудын хийсэн юу? Чи энэ жорлонгийн системийг хятадууд энэ үед хийсэн. Яг юм боловсон жорлонгийн систем үү? Эний чинь бүтээлүүд 5000 жилийн өмнө яг одоогийн бидний яг энэ турбагаар ингэж яваад өөр турбаарууд амждаг юм ийм. Тэгээ орчин үеийн хачин байшин. Инновашнуудыг бүгдийг л хятадууд хийсэн шүү. Чи манай ахөө юм. Чи энэ монголчууд интернетийг зохиосон шүү мэдхүү. Би арай чи энэ бууханы систем байж тээ. Захаад амжуулдаг. Би багада яг тийм бүлшит сонсч ирсэн. Яг нөгөө гэрээгээ бариад те нэг өртөөнөөс нөгөө өртөөнд ингээд нэг өртөөн дээр очлоо гэрээгээ үзүүллээ ядраагүй морь сэлгэж авлаа дараагийн өртөөр очлоо яг team системтэй байсан шүү дээ юуны шуудангийн тэгсэн чи яг энэ системийг яг интернет яг авсан байхгүй юу гişаасна ингээд ийм нэг пингнээс нөгөө пинг рүү ингээд явж байгаа шүү дээ яг тийм болохоор монголчууд интернетийг зохиосон гэж шатдаг. Би юун дээр team сонсчлаа зурагтаар team ярьж илүү
баг Чилагийн лекцэн дээр байлгүй биз та. Баястай. Би тэр чинь ингэж бодсон нөгөө Нобелийн шагнал авсан хүмүүсүүдийг ингээ харж хагаад Аз хүн байхгүйсэн байхгүй. Аз хүн Тэр байж чинь Аз хүмүүсийг албаар гадуурхаа. Аз хүн байлгүй байдیں۔ Ингээ байгаа л да. Тэгтээ Японд лав 7 Нобелийн шагналтай. тий тэгээд тэр чинь out of 500 манзуух шүү дээ. Тий. Тэгээд яг Америкууд Америкууд бол хэдэн оноос хойш вэ гэдэг чинь байхгүй бас. Тий. Тэгвэл одоо тийм болсон юм байна. тэгэл угаасаа бодоодох сүүлийн үед яг одоо 19 дугаар зуунаас хойш яг хийсэн нээл яг гэж байхгүй. инвеншн хийсэн хүмүүсийг Нобелийн шагналт өгдөггүй шүү дээ. Биш зүгээр тийм нийгэмд амар сайн нөлөөлсөн. science discovery хийсэн. Science, literature, тий. peace гэдэг гурван юу байгаа шүү дээ, Тий. type. дахиад нэг вэд гэсэн гэдэг байна. Тий. Юу лав Япон лав 7 ширхэг байлуу да. Дандаа уран зохиол байсан. Рю Мураками тэр байлуу. Харуки Мураками л байхгүй. Хизээч байхгүй. Apple би амар орлоо. За. Ямар ч нэг харун байсан. Нэг л харун байсан. Хин. Александр Дума. Үгүй. Тэр харан ямар ч science бол байгаагүй. Мандела аваагүй. Түлхэр л юм байна. Мандела аваагүй бол би яг амар орлоо. Тэр чинь бүр шоронд ороод хат. Тэгэхээр зүгээр Ганди чинь тэр үед бай. Ганди Тэр хүмүүст яг гэхдээ posthumously буюу өгснийхэн дараа Нобель өгөхгүй бол амар тэнэг юм шиг санагдаад шүү дээ. Ингээд яг Нобель авснаа ингээд амар Нобель авсныхаа эсрэг зүйл ингээ хийгээд тахлаар. Тэр нөгөө нэг тэр яг тэгээгүй л Гэхдээ нөгөө Мянмарын нэг эмэгтэй удирдах ч үйс шүү дээ. Тэрэн дээр нэг тийм болсон шүү дээ. Яасан бэ гэсэн чинь нөгөө нэг писэр авснаа даа гэж хэлсэн. Тиймэрхүү баг. Тийм. Гэхдээ яг нөгөө одоо Нобель авснаа гол нь ингээд яг тэр одоо эсрэг юм хийсэн зүйл нь болохоор яг үнэндээ одоо тэр чинь Мянмар чинь жоохон асуудалтай шүү дээ. Жоохон нөгөө military хунтаа тийм дотроо юм төрсөлтөнтэй тэгээ нөгөө нэг тэднийхээ эсрэг зүйл хийсэн болохоор амир тэр шүүмжлэл эднэр өртөөдсөн. Гэхдээ ингээд баруунуудын орнууд жилүү илүү шүүмжлэл өртөө. Гэхдээ ингээд яг үнэндээ өөрийнхөө улсынхаа хувьд бол ингээд аюу зөв зүйл хийсэн мэсэн ингээл. Тэгэл яг жаа контекстыг бас сайн мэдгүй байна. Гэхдээ тиймэрхүү. Тэгээ яг үнэндээ одоо ингээд амир Нобелийн Peace авчаал тэгснэ одоо яагаад чи нэг хүн алж малчил тэгснэ Нобелийн юунд амар сөргөөр нөлөө штэ ийм хүн данар өгсөн юм уу гэж тий машин дээр явж байгаад нагас лиж юм гэж шатс тий хөөе хин дүлээ Обамад өгчээсэн мэт тий Обама ч юу вэ амар дай хийж байгаа штэ яагаад тэр чин сирийг бүм тэгээ Обама ч өөрөө ингээд тэр ямар тэний зүйл хийсэн юм бараг шөмжлээдсэн Нобель өгсөн чинь тий би сирийнх нэг бүгдийг алсан штэ гэж this is for you Syria гэж сирийг бөмбөгдлөө тий Обамагийн үед сирд дайм болсон чинь Обамагийн үед үстэй тий Обама ч амар удаж байгаа 2008 оноос 16 хүртэл тэр хооронд орч боо юм шиг ямар ч Иракийг лав Жорж Буш яасан. 2009 онд Nobel Peace Prize авсан. Яг авчаад бөмбөгцсөн юм байна. Авчаал бөмбөгцсөн юм байна. Яа дөрөж. Гэтэ Обамаг зүгээр амар муу ерөнхийлөгч байсан л гэдэг. Юуны тэр одоо тэр healthcare системийг бүрээ зүгээр Обама зүгээр мөнгөтэй болсон ч тэр Обама ингээд яг амар юм санхүүжсэн шүү. Зөв бодлоготой байсан ч гэсэн амар тэнэг улсад хэрэгжүүлж байгаа тэр асуудалтай байсан байхгүй. Тэгээд угаасаа Обамагийн үед бас Republican-ууд амар хүчтэйсэн гэдэг. Угаасаа Republican-ууд угаасаа тэгээд ямар ч үед л. Тий. Яг ялтчгүй ингээд ер нь ихэнхдээ ингээд систем нь яадаг вэ гэхээр нөгөө нэг Democratic President бол нөгөө нэг House нь өөрөө Republic болчдөг, эсэргээрээ болчдөг. Яг тэгдэг. Тэгээ ингээд хоёлоо зэрэг байх нь амар ховор байдаг. Ер нь бол тэгэл opposition дандаа яг ер нь тэгж таарад байдаг гэж. Тэгж таарад байдаг тий. Тэгээ яг President нэм батлахад өөрөө юуны Кейн Билли бас гэдэг шүү дээ нөгөө. Юу ч хэлсэн гэсэн with all due respect Mr. President we disagree гэж. Тэрийг үзэж байгаагүй. Тэгсэн чи ингээд Обама зүгээр яг Angry translator үү? Үгүй. Тэгсэн чинь яг Обама одоо Jordan Peele-ийг 300 IQ муу шааснаа ингээд би тэгвэл ядуу бишээ баян хүмүүст бишээ тэдний ингээд зүгээр тэдний ингээд дөрөв нь болохоор юу ч хэлсэн эсэргүүцсэн л гээл байгаа байхгүй. Тэгсэн чинь за би тэгвэл баян хүмүүст бага такс ногдуулъя.
гэж дэвшүүлж ирэх шээс чи. We disagree гэшээс чи. Окей. Тэгвэл баг хүмүүст их такс зохицуулах нь байдаг аашаа. Би тэгвэл хүмүүст илүү их буу хэрэглээсэй гэж дэвшүүлж ирэх шээс чи. We disagree гэшээс what the fuck is happening to us гэж. Тэгээ яг зүгээр өөрсдөө сүултээ буудаж шахах нөгөө төлөвлөс та. Тэгээд Обама тэгээд бас яасан гэдэг дээ шүү дээ. Firearm regulation-ыг ерөөсө зохицуулна гэд тэгээд зохицуулаагүй л гэт. Тэгээд healthcare system-ыг бол сүрүүлсэн гэдэг. Уг нь бол яг санал болгосон систем айгуу дажгүй систем ч гэсэн яг нөгөө нэг дэмжигдээгүй. Big pharma том компаниуд дундаасаа ингээд шахалт үзүүлээд ерөөсө хэрэгжих боломжтой болсон юм шүү дээ. Тэгээд угаасаа Обамагийн үед чинь хамгийн хүчтэй эдийн засгтай байсан шүү дээ Америк ч. Тэрнээс өмнө нэг тэгж ярьдсан тийм. 16 онд л 15 онд нэг хямраа байсан Америк. Гүйлүү. Яг хямар санхүүгийн дэлхийд дахны санхүүгийн тийм юуны crash on 2009 оны үед лөө тэр чинь. Тийм. 16 онд дахиад нэг шаас авах. Нью-Йоркийн Wall Street-ийн бас нэг хямрал. Амар ажилгүйд л болж малаад шүү дээ. Wall Street нөгөө нэг дандаа ажилгүйчдийн гудамж болж малаад мэдгүй нэг тийм болсон санагдаж байна. Байнга л тийм л гэсэн. Гэтэ би бол Обамаг бол зүгээр яг комедианых нь хувьд бол бүр амар. Тийм дээ. Тэр амар гоё ярьдаг. Correspondence dinner гэдэг юм хийдгүйсэн шүү дээ жил болгоо. Тэрнэн дээр тэр яг юм цаг 30 минут зүгээр л яг юм one man show шаадаг ус. Тэгээд ингээд бүгдийн roast-лөө шахаад ингээд тэгээ амар юм clever joke. Тэгээ хүмүүс бэлдэж өгдөг л байсан байх л та тийм. Гэтэ delivery нь бүр амар төгс ахгүй. Бүр яг юм хоолоо молоонч гоё. Зүгээр мань хүн тэгээ амар харизматик штэ бүр яг тулт явдаг харизма штэ өөрөө. Тэгээд зүгээр хэрвээ улс төр мөр хөөгөөгүй байсан бол зүгээр л юм full time comedian хийхэд ямар ч асуудалгүй хоолоолоод идчих хэвчээ. Тэгээд Republican-уудаа суулгачаал тэдрээгээр өөслөө шахаа. Амар шаа. Election дээр өөрөө ингээд нэг саналаа өгчихсэн чинь ингээд нэг охинтой ярьжсэн чинь юу лээ. Нэг найз залуу болохоор don't touch my girlfriend гэднэр гэдэлсэн чинь. Чи яагаад намайг embarrass хийж байгаа юм бэ гэснээр л за тэгвэл явахаас өмнө нэг зураг авахулчих гэсэн үснэ гэдэг чинь тэр. Найз хүн. Тэгээд entertainment талаасаа бол бүр яг тулцсан яг entertainer шүү дээ. Тэгээд элбэгдөрч тэр юуг Обама бүр амар дөрөд гэсэн. Агаас icon нөх. Бүр яг тий яг жинхнээсээ яг ингэ шүтдэг. Угаасаа өөрсдийнх нь намынх нь юм уу ч гэсэн философи чиглэн ч гэсэн яг таард. Хаа сурч илаа? Элбэгдөрч юу? Үгүй Обама Harvard найз хүнтэйгээ жоох Мишель Обаматай таарсан. Ер нь тэгээд Harvard төгсөгчд яг тийм юу талаараа writing comedy талаараа сайн байгаад тийм санагдав. Тэгээд Conan бас яг тийм санагддаг. Conan Harvard-ыг төгссөн тийм. Яа. Нөгөө сэтгүүлч юу? Conan O'Brien. Шар. Тийм, шар амар өндөр өстэй. Conan O'Brien бол одоос амар genius санагдав. Би бол яг тэр talk show-нуудын яг greatest of all time Conan л гэж боддог. Тэгээ Conan ч тэр late юу лээ? Аль нь лээ? Тэр шоуг авахтаа бүр ингээд out of nowhere зүгээр гарч ирсэн шууд авцсан байл шүү. Тэр юм жоохон юм nepotism байсан гэл тэгтийн. Тэгтээ яг deliver хийцэн амар шатсан. Тэгээд яг тэрний өмнө байсан хүн нь retire хийх үед нь тэггүй дараагийнх нь хүн энэ л writer байсан шүү дээ. Тэрний writing staff байсан. Тэгээд тэгсэн чинь ерөөсөө юм host гэдгээрээ хинт ч харагдаагүй, comedian гэдгээрээ хинт ч харагдаагүй, зүгээр comedic writer гэдгээрээ л зүгээр ажилдаг байсан чинь яг арийнх нь болох ёстой хүмүүс гээд баг проспект байсан юм байл л да. Тэгсэн чинь зүгээр Conan гарч ирснэ. Нэг бүдүүмстэй дагуулж орж ирснэ. Нэг ялах шаагаад тэгээд ерөөсөө Conan болцсон гэж. Conan гэхдээ амар лага авста. Яг тэрний хостуудын нэг юм сони embarrassing юм хүмүүсийг хандл хийж байгаа хайлайтууд байгаад байдаг шүү дээ. Тэр бид нар бүр амар icon төртэй биш тааш гэсэн санагдав. Тэг ер нь айгу ухаантай юм билээ. Яг тэр нөхцөл байдлаа ингээд ажиглаж байгаа шууд ингээд яг алиг нь ингээд гаргаж ирэх алиг нь ингээд яах вэ гэдэг талаасаа л ингээд сайн тэр дороо ингээд шууд харж байгаа л тех чадвар болон амар өндөр байна. Тэгээ most hated ever чинь ерөөсөө л хин шүү дээ. Jimmy Fallon шүү дээ. Үгүй шүү дээ. The most hated James Corden. Oh yeah. Тийм. Fat pussy. Үнэхээр яг совстатай. Тэгээ хэнийг бас Jimmy Fallon ч амар гоё шүү дээ. Нөгөө нэг хин блэ? Имэгтэй ч. Oprah. Ellen.
Тий, Эллен нэг бас амар хийдэг. Эллен ч угаасаа гэхдээ хейтлүүлэх яг үнэхээр яг Навши гар гэдэг. тийм бүр яг амар лалрын писта гэж. Арын ажилсруугаа бүгдийг нэгээд амар дарамтдаг марамтдаг. Уусаа хостуудаа ч амар uncomfortable болгодог шүү дээ. Тий. Хост гэж гестүүд үү? Тий. Тийм ингээ юм ярмааргүй байгаа нь ойлгомжтой юм дээр ингээ яриулах гаашаага. Тэгээд нөгөөдүүл нь ингээ яалтчгүй яаж байгаа болох. За болоо штэ андаа гаашаа. Тэгээд дээрэс нь лесби болох нь эмгтэй хостуудаа ингээ оролдож маралдаг. Группинг хийдэг гэдэг. Тийм. Би бол Jimmy Fallon амар дургүй. Яг үнэ л. Jimmy Fallon ингээд тэр худлаа инээгээд идэг. Гаашаа гэдэг ийм нэг юм сурцсан дээ гэдэг. Тэгээд яадаг хүний яриа амар их тасалдаг яа. Тэр нь бүр амар лээтэй. Тэгээ зүгээр би бол Jimmy Fallon-ы шоу зүгээр амжилттай яваад байдаг амар сайн writer staffтай. Тэгээд сая тэр сага автрагийн юмнууд тийм тоглоомнууд нь геймнүүд нь бол амар лаг штэ. Яа тэрний Jimmy Fallon-ы success нь бас нөгөө талаас яг нэг амар safe юм хийдэг те. Ингээд том юм safe болохоор ингээд амар promotional их ингээд нөгөө компаниуд хийх дуртай. Тийм тэг хийзэж AGC мэдвийн тухай хийзэж ярьдгүү. Юуны тухай? AGC-дүүд одоо тэр хүнд ингээд ийм жоохон controversy үүсгэх ч юм уу тийм сэдвүүдийг хийзэж шүнддгүү. Тэгээ бас ингээд нөгөө staff эднэртэй бол арай гайгүй nice. Үгүй хамгийн friendly л гэдэг шүү дээ. Яг нөгөө Орсын гестүүдтэйгээ бүр ингээд найзууд болцдог гэдэг шүү дээ. Тэр сая тэр сага автрагийн жигсаал болсон шүү дээ. Тэрэн дээр баг хамгийн түрүүнд Jimmy Fallon-ы шоуны writer-ууд яасан шүү. Ингээд ингэсэн ажилласан. Тэгээд яг нэг тийм амар badly treated тэгээд гэхээс илүүтэйгээр зүгээр өөрсдийнхөө хийж байгаа ямиг амар үнэлдэг. Бид нар ингээд Jimmy Fallon-ы шоу carry хийж байгаа шүү гэдгийг мэддэг. Тэгснээ баг цэл авдаг. Гэдэгтэй л байсан юм шүү. Ямар ихтэй. Тэгээ тэр үедээ тест гинэ. Saga Aftra гэдэг зүгээр тэр чинь Screen Artists Guild Aftra гэдэг нь бас юу ч үлээ зүгээр нэг юм юу guild байхгүй. Холбоо үйлдвэрчний эвлэл гэдэг шиг. Гоё шийддэг. Guild. Тэгээ тэрийг ингээд угаасаа writer-уудад эмчгэн л яг logical choice шүү дээ тий. Тэгснэ ингээд хин мэлээ. Kelly Clarkson юу илээ баг writer гүүгээ ингээд нөгөө шоугаа өргөжлөх гэж оролдоод Kelly Clarkson шоу тийм үү? Тий. Дуулж юм шүү дээ. Эмхтэй. The Kelly Clarkson show гэдэг нэртэй шоу тий. Вау. Нөгөө нэг Call Me Maybe үстэй. Гүү тэр чинь үгүй. Jasper Carly Rae Jepsen. Тий. Kelly Clarkson чинь юу? What doesn't kill me makes you strong. Тий. Бүдүүн болцсон. Амар Southern бүдүүл байсан шүү дээ. Lady Southern classic team lady шиг болцсон. Тэгээд redneck хүүхэн шиг тий. Тэгээ ингээд тий. Тэгээд яг тэр үеэр чинь writer-уудаа ингээд зүгээр тоохгүй орхиод тэгээд өөрөө шоугаа өргөжлүүлнэ гэдэг. Тэгээд юу яасан чинь нөгөө strike-ын дууссан чинь тэрийг шууд бойкотлоод бүгдээрээ гарч мараад тэгсэн байдаг шүү дээ. Оо чин бид нар гүүгээр шаачна гэсэн биз дээ. Шоо гэж. Амар тэнэлжүүл хийсэн. Угаасаа тийш дээ. Conan болохоор тэр үед анхны writer striker чи өөрийнхөө цалинаасаа баг ингээд нөгөө хүмүүсээ цалинжуулж байгаа сүултээ хамт тэмцэж мэдчихсэн гэх гоё шүү дээ. Өөрөө яг завинд нээсэн болохоор тийм. Ерөөсөө Америкийн яг медиа индастригийн ард ерөөсөө л яг тэр амар олон цаг суудаг, баг цалин авдаг writer-ууд л. Тэгээд наан зүгээр delivery хийдэг хүмүүс тийм. Delivery хийдэг хүмүүс чинь зүгээр яг тэр юу л боош. Тэгсэн чинь тэр James Corden тэр Ricky Gervais-ийн нэг комедиг шатсан шүү дээ. Яг нэг жокийг бүр яг лайнаар шатсан заяа. Тэгсэн чинь яагашаа Ricky Gervais ярьж байгаа хөө тэгэл чаавас мэдээж бид нар мэдж байгаа he doesn't write his own jokes. So one of the writers stitched him up гэж. Stitching гэдэг нь гөрнөл гэсэн л одоо тэр British хэлхэл байгаа юм л та. Тэгсэн л байлгүй дээ гаашаа тэгээ нөгөө хүн Ricky Gervais-ээс сулгаалсан чи өөрийг нь муулсан joke өөрөө яриа. Тэр баян шатсан шүү дээ. James Corden-ыг. Яг л нөгөө камерын урд байгаа зүгээр нэг юм жоохон авьяастай юм хийж чадах тэгэл delivery сайтай. Тийм зүгээр нэг жоохон charismatic well spoken тийм байхад л ер нь гайгүй writer-тай бол хинч тийм шүү дээ. Болцохоор тийм л нөхцөл шүү дээ. Амар зах зээл нь амар том болохоор. Тий. Тэрэн дээр тэгээд юу л гэдэг вэ те? Ер нь connection сайтай тэгэл ер нь урдаасаа илүү арталтай ингээд сайн нөгөө боломжоо ингээд үүсгэж чаддаг хүмүүс гарч ирдэг вэ те. Тэгэл Nepo baby-нууд Hollywood-аар нэг ба шүү дээ. Where is that?
аав ээж нь гэдэг Аа. юм. лаг хүний хүүхдүүд л гэсэн үг. Тий. Хин сайн нөө Willow Smith би nepotism Nepo baby. би nepo baby биш миш гэдгийгсэн нэг артикл эсэх байхгүй. Тэгсэн чи тэр артиклийнх нь thumbnail нь болохоор ингээд би nepo baby биш гэснэ ингээд хин Will Smith, Jada Smith хоёрын зургийг ингээд сум заацсан гэдэг юм лөө. Ironic шээс. Тэр Will Smith, Jada Smith хоёрын хүүхэд Willow Smith би nepo baby биш гэж хэлж ийн гэсэн баг тайтл. Тийм уусаа Will Smith гингүүт тэр хоёрын хүүхдэл гэж хэлэхгүй бол хинч танихгүй шээ. Yeah. The fuck cares тийм. Яг Угаасаа- talented л та би зарим Тийм, гэхдээ яг хамгийн анх чи сонирхож сонсох шалтгаан чинь энэ хоёрын хүүхэд дуу хийдэг гинэ гэж л сонсож байгаа шүү дээ. Тэгээ уусаа яг одоо Will Smith-ийн хүүхэд болцоод Nepo baby байхгүй бах ямар ч Боломж боломж байхгүй. чи үнэхээр genius бистай байсан ч гэсэн. яг үндэ тэрийг хүмүүс own л хийх хэрэгтэй байхгүй. Тийм Тийм шүү дээ, бид тийм. nepo baby тий ах юм. Тэгээд judge me now те үнэхээр миний хийж байгаа юмнууд муу байна уу харъя л та. Тэгэл Тий. тэгэл яг face the music штэ. Тэгэх юм бол ингээд шал эсрэгээр ингээд угаасаа юм том үний хөхт угаасаа л авьяастай байсан юм байна лээ. Тэр нөгөө Wrecking Ball-ыг дуулдаг ч юм лээ. Miley Miley Cyrus. Cyrus. Тийм Miley Cyrus ч бас Nepo baby штэ. Хин хөхтэй. Тэр аав нь нөгөө ямар Cyrus лээ. Бас одоо- country дууны бүр домог тэр нөгөө хинтээ дуулдаг штэ. Lil Nas X Billy Ray Cyrus. Billy Ray Cyrus. Аа Тэрний тийм хүүхэд тий, байхгүй. тийм ээ тий. Тэр чинь бүр яг юм country music-ийн бүр яг цагаануудын дунд бүр яг домог. Тийм ээ тий. Тий. Тийм. Тэгтээ Miley Cyrus-ыг яг ингээд индастридаа гарч ирснээрээ бол Nepo baby. Тэгтээ globally танигдсан нь бол хизээч Аавасаа болоогүй. тий. Тэгээ Монголд бол хинч Billy Ray Cyrus-ыг мэдхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө Miley Cyrus-ийн хөгжим ингээл ороод ирсэн шүү дээ. K-pop бодоод бас дандаа nepo baby надад шүү дээ. Тийм. Тийм бах тий ер нь. Ер нь тэр чинь бүр амар алаантай юунд. Тийм л тий. Тэгэд яалтчгүй л ингээл яг нэг баян айдлын хүүхэд байж иж тэр нь одоо яг амар их зардлаар тэр train хийж Тий. тийм юу бах. Тийм одоо Blackpink-ийн чинь бүгдээрээ дефолтоор амар баян юм л. Lisa Miss чинь бүр юм баг Crazy Rich Asian шиг family-гаас гарч ирсэн юм л шүү дээ. Лиса юу? Тийм. Тийм. Аав нь зүгээр тогооч шүү дээ. Ээж нь юу чи? Ээж нь баян болоо. Зүгээр тоогооч гэж сонсгочоод яг үндэ Michelin Ресторан 3 тий. chain restaurant тий. Миний мэдхийн G Idol гэдэг нэг мини гэдэг бас нэг таа явах юм байна. Тэр бүр амар тийм бүр ингээд Тэр бомб хитэн маншин тийм баян айлах юм шиг л тэгээд Ийм old money rich people тий. таа явахтууд ер нь амар баян байгаад байдаг шүү. Тэгээ Тайланд уус хаан дуустай болохоор тэ нөгөө Royal-сууд нугасаа амар дефолтоор амар баян. Тэр Royal-ийн хамаатан хүргэн бирүүд гэл Тий. баясаал авчиж байгаа л та. Тэгээд юу уусаа тэгээ K-pop индастри зүгээр аудишнд цаг авахын хүртэл цаана бөө corruption болж байгаа л гэдэг тэр чинь. Хүчнөө мянган хүүхэд яаж байгаа тэгээд яг за энэ нөгөө хиний дүү шүү гэж Монгол шиг шатах. Тэгээ одоо K-pop чинь тэгээ Солонгосынхоо GDP-ийн 5% билүү 8% ч лөө. Тэр чинь амар бас. Тэрнээс их байсан биз дээ. А BTS дангаараа тэр авцгаалуу. Мэдгүй. Гүү ахаас дэс тэр чинь За тийм ээ ямар солонгос шүү дээ. 5% шүү дээ. Монгол 5% баг тий. 5% ч амар их шүү дээ. Солонгосын хувьд солонгосын GDP-ний хувьд бол GDP-ний 5%-ыг олно гэдэг бол Samsung ч 30 мочоо. Тийм Samsung 30%, Kakao Talk нь бас 30%. Тий. Нэг компани тэгнэхээр амар Samsung бүр хот Samsung үйсэн. шүү дээ бүр амар шүү дээ. Юу нөгөө нэг ийм тээврийн каргоны зав хийдгэрээд ихэд нэгт. Samsung бол угаасаа тэгээд Бас skyscraper барьдаг байшин машин. Тийм. Тэгээ нөгөө нэг Samsung-ийн тэр эздийнх нь Samsung-ийн хамгийн анхны юу нь чиглэл нь юу байлаа? Samsung-ийн Хүнс байлуу? Юу биш. Тэр нөгөө нэг юу л баг. Хүнс Тэр нөгөө зав юм шүү. хүнс хийсэн байна. Хүнсээ. Харин нэг амар Хүнсний төгрөг. weird юм л Тийм байж гиснаа. Тэгээ хоёрт орсон юм нь Логотой алим үл хөдлөх байлуу электрон бараа байсан. Тэгэл сүүлийн 30 жил дүү баг тий амар томорсон. Санхүүгийн эздэхтэй баг солонгосын эздэг болсон юм шүү. Тийм харин тэгсэн чинь сүүлд нөгөө нэг Kakao Talk Samsung-оос том болоод байгаас. Kakao Talk-ын дэлхийд өөр хүмүүс хэрэгэлт юм. Харин тий. Яг гоо гадаад руу гарахтаа ребрендинг гаргацсан байж магадгүй. Kakao Talk нь бүх маш Samsung-аас яаж том болсон юм. одоо WeChat Samsung-аас том компани ер нь дэлхийд ер нь одоо юм цөөхөн шүү дээ. биз дээ. Хятадын заяа хамгийн том компани Топ WeChat шүү дээ. Мянгад байгаа биз дээ Samsung яасан ч байсан. Топ 1000 хашаа 500 500 уу? Тийм. байгаа. WeChat ч одоо хятадын хамгийн том компани шүү дээ. Тэгвэл хамгийн том компани зүгээр юу oil company ч дээ. Oil company ч л үүчлээ зүгээр. Үгүй шүү дээ. Юу? Country owned. Гангийн үйлдвэрүүд нь баха.
гангийн үйлдвэр тэр төмөрлөгийн үйлдвэрүүд нь дэлхийд номер 1 шүү. Ямар ч улсын эзэмшилтэй компаниуд нь хамгийн томууд. Тэгэхээр тэр нь юунд орохгүй бах те. Яг зүгээр Tencent-д privately орохгүй бах те. owned-ууд нь хуучин ер нь Alibaba байх гэсэн юм шүү. Тэгсэн чинь Jack Ma mysteriously өвхөж алгалцтай. тий. Тэгээ сүүлд гараад ирсэн шүү дээ тий. Тэг жоохон юм юу болцсон юм бэ? Амар хөрөнгийг нь амар катлцсан биз дээ тэр чинь. Тийм. Ураагаад авцсан биз дээ. А тийш дээ. Засгийн газартайгаа би фреш хагацсан биз. Тий. Тэгээ болохгүй л зүйл хийсэн даа. Where did you think you are America? Юу вэ? Нэгт Alibaba нь хэвээр байна. А байна уу? Тийм. Хитэн тэрбумаар нь авсан шүү дээ. Бараг тэгээ аваад өстэй. Хоёрт Tencent нэ. Tencent ч нь болохоор нэг WeChat таахгүй юу? Харин тийм баха. Тийм. За одоо Солонгосыг арч л та. Нэгт юу вэ? Тийм ээ. Нэгт Samsung, хоёрт KakaoTalk. KakaoTalk гэхдээ хоёрт орж ийн гэдэг чинь амар болчихсон. Сони те. Тэгээ өөр өөрийн мэдвчтэй баха. Тийм. тийм байгаа шүү дээ. Өөр компани. чиглэл рүү гадагшаа зах зээл рүү гарсан болол тэгж байгаа л. Тэрнээс одоо Viber юу ч үгүй Telegram зөндөл юмнууд байгаа шүү дээ. Тий. Зүгээр KakaoTalk-ийн орлого. Чатаараа хамгийн том гэх юм бол юу л агуу юу л юм бэ? Хятадх л юм тий. Viber ч лөө. Тийм. QQ ч лөө. Techware. Агуу WeChat. WeChat. QQ нь байж л байгаа юм байл шүү дээ. Тий. Байдаг л. Би зүгээр QQ WeChat хоёр ч л яг өрсөлдсөн юм шиг бол. Ярц QQ гээд нэг юм баг хахад нэг юм хятад утас авахаар л дефолтоор суулгацсан. Хоо энэ пингвинтэй тоглоом байна гэдэг оргууд юу болоо шахаад байна гэл тэгээ бодоход одоо user name оруулаарай би стабил хэцэл байдаг л. Энэ ихтэй аим шаж. Топ 10 компанийн 3 Samsung гэдэг шат. Samsung Biotech, Samsung SDI, Samsung Biotech юу гэж яаж вэ? Байж л. Юу хийх юм бэ? Эндгүүд л ах. Вакцин хийж шаач. Хөөе сая тэр AstraZeneca-г татаж авсан гэдэг тэр үнсэн үү? Хин татж авсан. AstraZeneca үйлдвэр нь өөртөө ковидын Буцаад вакцина дэлхийн нийтээр буцаан татлаа гэдгсэн чинь ингээд юуны маш rare but extremely dangerous side effect үлдсэн гэж. Хоёр ямар өгсөн хэлсэн. Мэдгүй. Би бол тэр болоор л өгсөн. Хятад тийм, эхлээд тийм. хятадыг хийсэн. Тэгээ дараа нь Pfizer. Юу холж болохгүй шүү дээ. Хаашаа. Энэ юуны Хятад чи юу компани лээ? Sinopharm. Sino гэдэг чинь одоо 3 дахь би Pfizer хийлгэсэн байхгүй. чи 3 тоо хэлсэн. Би яг 2-ыг хэлсэн. Эхний хоёроо хятадаа тэгээ 3 дахь Pfizer. Би одоо 3 дахь хэлж болно шүү дээ. Болно Тэр шүү. хэрэг байгаа юм уу? Үгүй яах вэ? Гоё шүү. Гоё шүү. Одоо хүн болгон баг иммунитет болцсон байл. Би одоо баг зүгээр хавьднууд халилцсан шааж шүү. Тийм. Зүгээр ханаад үржин гэж утсан чинь зүгээр ковидтэй л явж байдаг. Тий. Тэгэл technically COVID тэгэл ханаад болохоор тэгэл. Тэр гэхдээ амар сонирш ажиллаж шүү дээ. Адилхан вирусын ханаад чинь вирусын гаралтай. Өөр вирус шүү дээ. Өөр зүйл ч өөр л дөө. Тийм. Коронавирус. Тий. Коронавирус корона гэдэг шүү. Тий. Гэхдээ одоо л тэр нөгөө нэг зүгээр хоолойны ханиадыг имжлэх 100% имжлэх юм болоо гүшээдэг амар. Зүгээр бид нар зүгээр симптомын дардаг юм уудаг юм билээ шүү дээ. Тий хүн дэлхийн түүхэд чинь биш те юу л нэг лөө хоёрхан л өвчлөлийг яг бүрэн устгаж чадсан гэдэг чинь шүү. Тэр нь юу лээ pox лөө. Гахавд руу. Гоо. Даавны өвчин шүү дээ. Даавны гэж үү? Арсаар дамждаг. Тийм. Small pox. Тий. А салхин цэцэг үү? Салхин цэцэг чинь байгаа шүү. Small box чинь салхин цэцэг дүү. Тийм үү. Тэгвэл зүгээр өөр big fox ч юм уу. Өөр төрлийн pox л юм байна. Тийм. Maybe. Pox. Тийм баг. Гэтэ ямарчсан бүрэн Iraq Тэр юунуудыг ганц л Австралийн Aboriginal people-ийг яг small pox халтааж Утаарсан. genocide хийсэн гэдэг чинь. Abnormal гэхээр ямар ах вэ? Aboriginal. Aboriginal гэж үгж байна. уугуул иргэд. Уул. Аа, индианчууд юу? Юуны Мохашаацтай. монголчуудын бас амар лаг тактик үйдэг гэсэн гэдэг чинь тийм нөгөө волтой олсууд руу дайрахта Тий. катапулт руу дайрах Катапультын дээр катапультын дээр тий өгцөн тахал шаатсан хүний цогц шаа. Бахан тарав шаацсан ба. Тэр бол толгойн шийдчихдэг гэсэн. тий тэгээд Brutal-аас усны юу хангамж магийн жий Хордуулдаг, тий. бас хордуулчих юм. Тэр бол гэхдээ амар яг үндэ угаасаа нэгэн л тэднийг орж алхахаас хойш өөрсдөө хүмүүсийг арай багаал л гэдэг юм шүү дээ. Тэгээ нөгөөдөл буугаад өгчих юм билээ те. Зөв стратеги шүү. Өө би Одоо бол тэр чинь бол юу ах та тий War crime. би бүр өстөр нэг амар гоё комент уншаад нэг цагаан ирмний тухай бичсэн байсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг хүн доор ер нь цагаан ирм чинь дээр үед яг манай хил дээр байдаг байсан болохоор ер нь эн чинь манайх одоо ер нь энийг буцааж аваа юм авъя гэж хэлсэн.
Угаасаа л хил дээр байх нь ойлгомжтой. Манай гэж бид нар зориулж барьсан чинь бүр хүннүүгийн үед барьсан юм. Манайхтай ямарч хамаа монголчуудын ямарч хамаагүй шүү. Хүннүүч яг үндэ Монгол биш шүү дээ. Тий яг ингээд амар олон салцсан улс шүү дээ тэр чинь. Тэгэл гоё байгаа шүү дээ. Бараг Туркууд шүү дээ. Австрал гэснээс австралчин манай найз сая Австралиас ирсэн байхгүй юу. Тэгээд уулзсан чинь Австралийн түүх мөхийг жоохон уншаал судалсан байл да. Тэгсэн чинь Францууд гэлүү Италиуд ч гэлүү Францууд хаад баг. Ингээд бүр нийгэмд байлгаж болохгүй амар ийм алдаатай алуурчд малуурчтайгаа цөллөгч явуулаа шаасан чинь тэд нар Австрал руу цөлөөд гэсэн чинь тэд нар нуус байгуулчихсан. Тэгээд тэгснээр тэд нар ийм шашин машин оруулж ирээ тэр аборигинал хүмүүсийн тархийг угаагаад тэнгүүтээ өөрсдөө smallpox-ноос иммун хүмүүс тэнгүүтээ smallpox-оо тэдэрт ингэж баг халдаагаал цагаан хүүхэн шаа. Энэ Франц хүүхэн шаа гэсээр угаад тэгээд тэр хүмүүсийг өвчлүүлээ тэгээд ингэж багаар ягаад зарим нэг нь болохоор юм Кристиан. Тэгээд шашныхаа хувьд ингээ манай шашинд орвол ингээ амьдар мэгэл татаж ирээ. Тэгээд Кристиан болоод бүр ийм одоо сахил хүртээгээд тэгээд тэгсээр угаад уулсын нийцэлцэг гшаат гэсэн. Тэр нөгөө нэг айлфын нурууд хийсэн гэдэг ном мэдхүү. Айн Рэнд энэ үү? What the fuck? Чи Айн Рэнд ч юм уу? Гэхдээ би тэр номыг харсан. Тэр чинь ийм зузаан ном шүү. За яар. Тэрэн дээр ч нөгөө нэг юу гадаг шүү дээ. Нөгөө нийгэм нь ингээд ийм тариачт нь ингээд нийгмээ өдөртөж юу гэдэг вэ? Атлантын нуруудын нийбэстэй. За мэдгүй тэр явтай. Тэр нөгөө нэг тариачт ийм одоо дунд зэнданых нь ер нь ингээд бид нар ингээд хамаг ажиллаж чинь пролетарууд уу? Тий, хамаг ажиллаж чинь та нар ингээд зүгээр худлаа бидний мөнгийг ашиглаж байж ингээд тэгээд харна нэг хүстан. Тэгвэл би өөрөө гоё шааж үзүүлэнгүүтээ бүх юм мондог юм эрдэмтнийг хэд таан тэгээд бүгдэнд дагуулж аваад яг хуу тэр нөгөө Атлантын далай биш Атлантын нэг юм метастас дуусаад шүү дээ. Бүх юм л алтуулдаг ингээд. Атлантида юу? Тий. Тэр чинь метаст юм аа. Атлантын голд метас байдаг шүү дээ. Атлантида. Тийм дээр үе нөгөө сүнцэн юм алтан улс байдаг. Монгол орчуулга нь Атлантид. Элдорадо юу? Мэдгүй. Элдорадо чи нөгөө нэг алтан улс шүү дээ. Сүнцэн. Тийм. Гэхдээ метас чинь Midas touch гэдэг нөгөө нэг тийм. Тэр чинь алтуулгадаг тий. Тэр чинь ямар Google-д тэр чинь хаанхын дом үлээ. За мэдгүй яарсан нөгөө нэг Atlantis үлгэрийн Midas тэгээд Элдорадо бүгдээрээ тусдаа шүү. Тийм үү. Өөр юмнууд. Тэгээд Айн Рэндийн бичих юм байна. За. Тэгээд тэр эдигээ бүгдийн цуглуулаад нөгөө нэг яг хуу концепт нь болохоор нөгөө мөнхийн энжин бүтээх гээд. Тэгээд бүх юм лаглаг хүмүүсийн ингээ хэд тантаж авч яваад өөр аал дээр очиод юм уулз байгуулж байгаа тухай гардаг байхгүй. Тэгээд нэг аль улсын одоогоор мэдгүй бодоод Монгол гişээс. Тэгээд тэрнийх нь яг зохиолонд гоё л хэлсэн. Нэг охин сэтгүүлч охин байдаг. Аав нь эрдэмтэн тэг аав наадах болцсон. Тэг хайж явж байгаад тэг тэр бүх концепттэй таалагддаг. Тэр шиг шок. Астрал юуны талаар хэлсэн шүү лээ. Тэвүүд нэгдсэн тухай. Австралийн тухай л ярьсан. Тэр Америкийг бас ер нь тиймэрхүү концептээр л нэгдсэн байх гэж боддоо шүү дээ. Хүмүүс газар олчлоо. Тэгэнгүүт улс улсын Америк андуураал болцсон шүү дээ. Тийм шүү дээ. Зур кари идэх гэж явчихсан. Үгүй олцгоодаа дараа нь ийм арал. Тэдний карины газараас тийм захиалж гэсэн өнөөдөр хүргэлтэнд гарахгүй гинэ. За тэгвэл хэдүүлээ завиндаа суугаад явъя гэж шээ. Ятснаа Indians гэж бандсандаа зүгээр Indians гэж. Тий. Тий халуун дууссан гинэ манайхаа. Тэгтээ яг хэдүүлээ нэг хэд онцвол яадгийг яашаа. Тэгэл үлдээ өөрсдөө эвдүүлсэн баха тий. Ихний утсан гэсэн. Айгуу гой найрсаг дуудчихсан аа. Колумбус уу? Биш ээ, Американ үстэй. Тэр чин замдаа өгцөн хүн гэдэг шүү дээ. Тийм. The crew нь болсон юм уу те? Тийм. Тэр яг хөлгийнх нь Ахмад байсан ч гэлүү тэгжсэн нэ үхээд тэгээд баг тэрнийх нь юугаар гигэнд орсгол зориулж Америка гэж нэрлсэн. Сонирхолтой тэгжсэн сонсчихсэн тэгээд битгвэ 10 жилийн түүхийн багш нар худлаа шаадаг байсан шүү. Бид нэг гоё сонссон. Нэг эмхтэй байхгүй. Мексик заяа. Тэг Кайрен гэдэг нэртэй. Тэгсэн чи ингээ бидний ажлыг авна. Одоо бүр нэр хүртэл шахах юм уу те гэж ажилласан. Цагаанууд уу. Кэр. За. Яа. Болцсон мэт те. Болцсон гэж. Тойрыг дуусгах хичээлүүлээ. Окей, за сайхан байла. Баярлалаа. Окей, бай. 29 30 мэдгүй.